өнөөдөр хэдүүлээ авсан. Еврей номын 5-р бүлгийг 6-р бүлэгтэй 4-р бүлэгтэй хамтдаггүй болоос яг нэг цагт юм яваад байгаа болохоор хоёрыг яриад өнгөрч бодохгүй байна. Би миний хувьд заавал нийслэхгүй босхгүй болчиход байгаа. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ сонслоо. Дөрөвдүгээр бүлгийг бид дөрвж үлдсэн дээр ярьсан. Гэхдээ дөрөвдүгээр бүлэг дээр бидний 5-6 дээр яригдах зүйлс маань бас байгаад байгаа учраас бид нар энийг сүгж харах хэрэгтэй байна. Тэгээд энэ нөгөө чин үйлчлэлийн тухай ярьж байгаа учраас энэ өөрөө энэ Монголын христийн сүм чуулган дотор ч гэсэндээ христийн агуу тэргүүн тахилчийн энэ үйлчлэл энэ ажиллагаа юусан маш гүдэг. Тэр одоо ярьдгүй. Тэгэхээр Христ ч өөрөө өргөмжлөгдөөд үхээд амьдаад тэгээд дагалдагч нарынхаа нүдэн дээр дээш өргөгдөөд энэ бүгдээрээ маш чухал процесс бол бид нар энэ процесс болгоныг нь боддог байх хэрэгтэй бас итгэдэг байх хэрэгтэй. Үгсэн хэвлэлтэн амьсан дараа дагалдагч нарынхаа нүдэн дээр дээш өргөгдсөн. Дээш өргөгдөөд эцгийн өмнө ирж зогсоход Бурхан түүнийг одоо зүгээр нэг аврагч биш бүр агуу тэргүүн хэлч гэдэг одоо тэр байр суурин дээр өргөмжилсөн. Одоо тийм хэмжээний одоо өргөмжлийг Есүс Христ эцгээсээ хүлээж авсан. Тэрнээс өмнө Тэнгэрт агуу тэргүүн тахилж байгаагүй. Бэлтгэгдэжсэн яг дэлхий рүү илгээгдэнгээд бэлтгэгдэжсэн. Тэрнээс өмнө байгаагүй. Тэгээд Христ өргөгдөөд эцгийн өмнө хурж ирэхэд одоо Мелхизедекийн хэрэгмийн дагуу тэргүүн тахилж, агуу тэргүүн тахилж, одоо цор ганц тэргүүн тахилж болж өргөмжлөгдсөн байгаа байхгүй юу? Энд чи одоо бүр бидний эзэн Есүс Христийн аврагч, авралын зохиолч, авралын үндэс гэдэг тодорхойлолтын дээр Бурхны хураг, Юдагийн арслан гэдэг тодорхойлолт, эхлэл ба төгсгөл гэдэг тодорхойлолт, альфа ба омега гэдэг тодорхойлолтын дээр чи бүр дахиад энэ маш том одоо өргөмжлөл орж ирж байгаа байхгүй. Агуу тэргүүн тахилч юм аа. Агуу тэргүүн тахилч гэдэг чинь Христийн одоо эцгийн баруун гар талд хүндэтгэлийн баруун гар талын суудалтай байр сууриа эзлээд одоо хийх ажил нь хүртэл яг агуу тэргүүн тахилчийн дагуу одоо өөрчлөгдөн гэсэн үг. Илүү баяжна гэсэн үг. Би өөрчлөгдөн гэж хэлмээр байна. Илүү баяжна гэсэн үг. Тэгэхээр тэр зөвхөн ингээд авраад л болоод идэм биш. Одоо бид нар нэг ингэдэж штэ бид нар за би эхэлчлээ. Яг хүмүүс араас нь орж ирнэ. Бид нар ингэдэг хэн нэгэн хүнд Христийн одоо сайн мэдээг ярьлаа. Тэр хүн одоо ингээд хүлээгээд авлаа. Тэгээд тэр хүн бүр сүмдэр ирлээ. Тэгэл бид нар баярлал дуусчдаг. За одоо ашгүй одоо тэгээд Бурхан өөрөө авч явна эзээ гэдэг. Тэгэхээр бид нар Христийг бас яг тэгж хязгаарлагдмал ойлголтоороо ойлгоод орхиж болох бүрэн магадлалтай. За одоо тэгэл Есүс бол аварцсан. Одоо тэгэл одоо болоо. Гэтэл Есүс авраа зогсохгүй. Бүр одоо авралын ажлаа загалмай дээр хийгээд зогсохгүй. Зөвтгөлийн ажлаа дахин амилтаараа хийгээд зогсохгүй. Ятгаж синхруулах ажлаа одоо дахин амилсан биеэрээ одоо тэг 40 хоногийн турш дагалдагч нартаа хийгээд зогсохгүй. Дагалдагч нарыг ариун сүнсийг хүлээж авахт нь бэлдээ зогсохгүй. Харах нүдэн дээр нь дээш өргөгдөө зогсохгүй. Үргэлжлүүлэн одоо шинээр одоо тийм өргөмжлийг хүлээж аваад тэр шинээр хүлээж авсан өргөмжлийнхаа дагуу
үйлчлээ хийж хэлж байгаа байхгүй. Энэ бол агуу тэргүүн тахилчийн одоо үйлчлэл. Тэгэхээр энэ бол бидний хувьд бидний одоо нөгөө эзнийг ойлгох түүний ажлыг дээрээс нь тэр гэрэл дотор нь бид нар өөрсдөө яг хинбэ? Бидний уйлт залбирал бидний амьдрал бүхэлдээ яг ямар болох ёстой вэ гэдгийг маань хүртэл ингээд айгүй хэлээд өчөж байгаа юм. Задлаад өчөж байгаа майна гэж би харж байна л да. Бидний одоо өнөөдөр тийм учраас би цөмөрөө агуу тэргүүн тахилчийг ойлгочмоор байна. Одоо ойлгож байхтай нэгт харахыг хичээмээр байна. Агуу тэргүүн тахилч. Дээрээс нь яагаад Мелхизедекийн хэрэгмийн дагуу юм бэ? Гэдэг чинь бас их чухал байна. Тэгээд яагаад бид нар одоо үгүй тийм л учраас бид нар одоо Еврей номын зохиолчийн бичсэнчлэн хэрвээ бид нар Христийн тахилчлалыг агуу тэргүүн тахилч Мелхизедекийн хэрэгмийн дагуулах гэж одоо Мелхизедектэй энэ тэнцүү ийм одоо зэрэг дэвэл гэсэн үг шүү дээ. Түүний дагуу гарч ирж байгаа агуу тэргүүн тахилчийн улмаас бид нар эцгийн сэнтээ рүү очих боломжтой. Тэгээ яагаад очих юм? Хараа агуу тэргүүн тахилч руу яагаад бид нар очих хэвтэй? Тэгэхээр эн чинь одоо тийм биз дээ. Бид нар эмч рүү яах гэж очдөг юм? Бид нар эмч рүү одоо биеийнхаа завьрыг хилээд одоо эдгэхийн тулд яах хэвтэй юм те? Би юм уух хэвтэй юм уу? Тариа тариулах хэвтэй юм уу? Одоо хоолны дэглэм өөрчлөх хэвтэй юм уу? Яах хэвтэй юм? Бид нар тэрийг асуух гэж очдөг ш. Түүнээс эмчтэр очичоод би одоо хүүхдийн хүмүүжлийн тухай асуугаад иж болохгүй шүү дээ. Тэгэхээр агуу тэргүүн тахилчийн одоо сентийн өмнө очихдоо бид нар яг яах гэж очдөг юм? Яг тэр агуу тэргүүн тахилчийн өмнө очиход намайг юу хүлээж яддаг юм? Би юу хүлээж авдаг юм? Тэрийг өнөөдөр хэдүүлээ энд харъя. Яг энэ талаар 4-р бүлгийн төгсгөл 5-р бүлэг 6-р бүлэг маань одоо хийж өгсөн байгаа учраас хайрт ариун сүнс минь өнөө орой бид нар таныг онцгойлон урьж байна. Яг л бусад өдрүүдэд бидэнтэй хамт байдаг шиг та өнөө орой бүр онцгойлон одоо ярьж байгаа, сонсож байгаа энэ хүмүүсийн урилгыг хүлээж аваач. Тэгээд та бидэнд энийг бүр үнэхээр энгийн ойлгомжтой тэгээд бүр тодорхой ойлгож өгөөч. Бид нар ямар нэгэн юмыг харах хэрэгтэй байна. Та биднэрт одоо тийм бүр харахын тулд нүдийг маань бүр хурцлж өгөөч. Сонсохын тулд чихийг маань бас онгойлгооч. Тэгснээрээ бид нар энэ агуу тэргүүн тахилж болж өргөмжлөгдөж байгаа энэ хүү түүний тэр одоо үйлчлэл түүний тэр одоо эцгийн сентийн өмнө хойно эргэн тойрон сентийн дээр сентийн өмнө сентийн хажууд хаасайгүй маш идэвхтэй ажиллаж байгаа энэ ажиллагааны цар хүрээнээс багахан чулуу бид нар харахыг амтлахыг хүсэж байна. Тэгээ бас өөрсдийнхөө оролцоогч хармаар байна. Өөрсдийнхөө дүр төрхийг ч хармаар байна. Та бидэнд үнэхээр туслаач гэж танаас залбирanгуйж байна. Үнэхээр энэ бол агуу бас маш гүн дэндүү том нууц юм. Гэхдээ танд үнэхээр найдаж байна. Та бидэнд энийг одоо тайлбарлаж өгөөч. Та бидэнд энийг ухааруулж, та бидэнд энийг бүр ойлгуулж, харуулж өгөөч. Тэгээд ямар нэгэн хэмжээгээр бидний бүдгэрсэн эсвэл ойлгож чадахгүй байсан, эсвэл би ерөөсөй ойлгож чадахгүй гэд бодоод ингээ хаацсан байсан тэр зүйлүүд үнэхээр бидэнд ойлгомжтой болж орж ирэх болтугай гэж залбирж байна. Тэгээд энэ хүний оюун ухаанаар тайлбарлахад үнэхээр хэцүү боловч бидэнд Христийн оюун ухаан байгаа учраас та бидэнд энэ сүнслэг үннийг Христийн оюун ухааны тусламжтайгаар ойлгоход минь туслаачаа гэж танаас гуйж байна. Тэгээд үнэхээр энэ сүрж авсантай цол хэрэгмийг хүлээж авсан Христ Есүсийн өмнө үнэхээр бас имээлттэй байна, чичрэлттэй байна. Тэгээ ямар нэгэн хүний ойлголт явчих вэ гэж би бас маш их имэж байна. Яг цэврээр нь яг энд юу гэж хэлсэн тэр бүх одоо даацтай хамт, жинтэй хамт та бидэнд
авчирч өгөөч гэж танаас залбирanгуйж байна. Тэгээд агуу тэргүүн тахилч Есүс Христ та бидэнд бас туслаарай. Би эзэн Есүс Христийн нэрээр залбирanгуйж байна. Амен. За. Одоо энд 4, 5, 6 дугаар бүлэгээ цаашаа дандаа энэ тахилчлалын үйлчлэлтэй холбоотой зүйлсүүд яригадаад явж байгаа. Энэ үнэхээр чухал. Энэ бол Мосе дээр хурж ирээд ингэж тодорхой болсон юм үйлчлэл байна. Өмнө нь Авраамийн амьдрал дээр энэ тахилчлалын үйлчлэл хийгдэж байгаагүй биш, хийгдэж байсан. Хэрвээ бид нар санах юм бол Содом, Гоморагийн төлөө Авраам өөрийн мэдлгүйгээр тахилчлалын үүргийг гүйцэтгэжсэн шүү дээ. Өөрийн мэдлгүйгээр. Тэр Лотын төлөө ч гэсэн тахилчийн зүрх сэтгэлээр одоо очиж түүнийг чөлөөлж байсан. Тэгэхээр тахилчлалын одоо тэр хэмжүүр Авраамийн амьдралд байсан. Харин Мосе дээр ирэхэд бурхан энийг бүр ингэж одоо харагдахуйц болгож гаргаж ирсэн. Тэгээд тахилч бол ерөөсө бурхан ба хүн хоёрын хооронд зуучлан одоо эвлэрлийг хийж өгдөг. Бурханаар сонгогдсон хүнээр ерөөсө биш. Бурханаар дуудагдсан, бурханаар сонгогдсон тийм л хүн. Энэ чи бүхэл бүтэн овог байгаа. Левийн овог гэж. Тэгээ бурхан хамгийн эхлээд Аароныг дуудсан. Тэгээд Аароныг тэргүүн тахилж болгомогцоо Аароны үр удмаас төрж байгаа хүмүүс бол одоо тэр тахилчийн үүргийг гүйцэтгэнэ гэж бурхан Мосед хэлсэн. Мосе энийг хуульчилж өгсөн. Тэгэхээр Левийн овгоос өөр ямар ч овгоос хинж өөрийгөө тахилж байлгах боломжгүй. Энд чинь Мосегийн хуулиар бол зөвхөн Левийн овгоос Аароны, яагаад гэвэл бурхан Аароныг дуудсан учраас Аароны хэрэгэмжлийн дагуу тахилч нар одоо энэ ажлыг хийж эхэлдэг байсан гэсэн. Тэгэхээр энэ бол бурханы газар дээр одоо тэнгэрт байгаа сүмийн дүр зургийг газар дээр буулгаж ирэхдээ тэнгэрт өөрийнх нь зүрхэнд хадгалагдтаастай байсан тэр тахилчлалын үйлчлэлийг мөн газар дээр одоо буулгаж ирсэн зураг байгаа байхгүй юу? Бурхан чинь тийм ээ майхан сүмийг уулын орой дээр Мосег авчиж жаад өөрийнхөө зүрхэнд байгаа тэр майхан сүм одоо ариунаас ариун газар гэж одоо хүн бурхан хоёрын хооронд байсан бүх хаалтуудыг одоо тэр Мосегийн үед байсан хаалтуудыг хожим энэ бүхэн алга болох юм гэдгийг тэр нэг сүнслэг хүн бурхан хоёрын хоорондын сүнслэг харилцааг л одоо харуулсан зүйл байгаад байгаа шүү дээ. Энэ майхан сүм чинь хүн тэр үед гим нүгэлтэй байсан учраас ариун газар руу орж чадахгүй. Гим нүглийнхээ улмаас ариунаас ариун руу ч орж чадахгүй. Хин ч орж чадахгүй. Тийм л учраас заавал бурхан хин нэгнийг тогтоох хэрэгтэй байсан. Тэр нь Аароны удмынхан байсан. Тэгээ Аароны удмынхан бүр өөр ажил хийж болохгүй гэж хэлсэн. Та нар өөр ажил хийхгүй. Та нар зөвхөн тахилчийн ажлыг л хийнэ. Харин та нар тахилч нараа хоолсноо. Та нар тахилч нартай газар эзэмшүүлнэ. Та нар тахилч нарынхаа бүх хэрэгцээг ханганаа. Харин тахилч нар би болоод миний хүмүүсийн хооронд эвлэрүүлэл, зуучлалыг хийж тэдний авчирч байгаа бэлгүүд, тэдний авчирч байгаа өргөлийг надад өргөх юм аа. Хүн бурхан хоёрын хооронд заавал зуучлагч байх ёстой байсан. Тэр Христ ирэх хүртэл хэн энэ тахилчлалын ажлыг хийхээр бурханаар тогтоогдсон бэ гэхээр Аароны удмынхан байсан. Тийм учраас Леви овгийнхан бол бүр үнэхээр онцгой одоо тэднэрт сонголт байгаагүй. Би ерөөсө тахилж махиж болохгүй. Би ёстой болий юм. Би ер нь овгоос солилоо. Би ерөөсө одоо гад овгийнх болъё ч гэдэг юм. Ямар ч тийм сонголт байгаагүй. Тэд нар тахилчийн гэр бүлд төрдөг. Тэд нар одоо хэдэн зууны туршид тахилчлалыг хийж Израилийн ард түмний гим нүглийн төлөө одоо алдаа зөрчлөлийн төлөө эсвэл талархлын төлөө бурхны өмнө зогсоод бэлэг болоод өргөлүүдийг бурханд өргөдөг. Ийм одоо маш хариуцлагатай гэсэн мөртлөө маш даацтай гэсэн мөртлөө бас нэг талаас үнэхээр
амар ажилтай. Ийм л үйлчлэгийг бид нар хүлээж авсан байгаа байхгүй юу? За тэгээд хэдүүлээ харъя. 4-р бүлгийн төгсгөл рүү бид нар очино. Гэхдээ эхлээд 5 руу ороод уншъя. Энэ тахилчлал болоод Христ гэдэг агуу тэргүүн тахилчин ялгааг бид нар айгүй тод харах хэрэгтэй. Би бүр танд ингэж хэлмээр байна. Бүр та ингээд энэ бүлгүүдийг уншиж байхдаа бүр өөртөө бичиж авч бас болно шүү дээ. Газар дээр амьдарч исэн тахилч нарын ялгаа. Одоо мөнхөд агуу тэргүүн тахилч болчиход байгаа Христийн ялгаа. Энэ хоёрын хоорондын ялгаа. Тэрийг бас та өөртөө ингээд тодорхой болгоод авч болох байхгүй юу? Тэгэх юм бол бид нар энэ дээр ингээд энэ ийм ялгаатай юм байна. Христ бол ийм юм байна гэх ингээд хараа явж хахад Бурхан бидэнд тахилчлыг бас улам ихээр тодорхой ойлгуулж өгнө. За тэгээд 5 дугаар бүлгийг харъя. Учир нь хүмүүсийн дундаас авагдсан, сонгогдсон, тусгаарлагдсан, тусгайлан сонгогдсон, дуудагдсан тэргүүн тахилч бүр бэлэг болоод нүглүүдийн төлөө тахилуудыг өргөхийн тулд Бурханд хамаарах юмс дотор хүмүүсийн төлөө томилогддог байсан. Бурхантай хамаатай бүх юмс тахилч нарын байсан. Хүмүүс Бурхан хоёрын хооронд болох бүхий л харилцааг тахилч нар зуучлан гүйцэлдүүлдэг байсан. Хүн тахилчаар дамжин Бурхантай харилцаж, тахилчаар дамжин Бурхантай эвлэрж, тахилчаар дамжин Бурханд талархлаа өргөдөг байсан байх нь шүү дээ. Гэхдээ энэ нь Мосегийн хуулиар Христ Есүсийг ирэх өдрийг хүртэл. Тэр өөрөө ч мөхс байдлаар хүрээлэгдсэн учраас үл мэдэгч болон төөрөлдөгчийг өршөөх чадвартай байв. Би бүр ингэж хэлмээр байна. Англи библийг харах юм бол. Одоо Аароны удмаар сонгогдсон тахилч нар байна шүү дээ. Тахилч нар дотроос тэргүүн тахилч нар байгаа даа байхгүй юу? Тэргүүн тахилч бол жилд нэг л удаа өөрийнхөө төлөө болоод бүх Израилийн ард түмний төлөө гмийн тахилыг өргөөд амьтны цус бариад ариунаас ариун газар руу ганцхан удаа ордог байсан. Тэгэхээр Бурханы тушаалын дагуу бол энэ тэргүүн тахилч ямар байх ёстой байсан бэ гэхээр хүмүүсийг ойлгодог. Хүмүүсийг сул дорой гэдгийг нь мэдэрдэг, мэдрэмжтэй. Тэгээд өөрөө ч гэсэндээ тэр хүмүүсийн туулдгийг туулаад явдаг учраас тэдний төлөө, тэдний талд байж чаддаг. Тийм л зүрхтэй байх ёстой байсан. Байх ёстой байсан байхгүй юу? Бурхан бүр ёстой гэж хэлж өгсөн. Түүнээс мэдрэмжгүй, ойлгодгүй ерөөсөө. Бүр ингээд амьдралаас бүр тасарсан. Өөрийгөө бүр амар агуугээ бодцсон. Тийм цэвдэг. Тийм байх ёсгүй байсан тахилч. Тэргүүн тахилчийн шаардлага ерөөсөө зүрхний хандлага нь өөрөө сул дорой учраас бусдын сул доройг ойлгодог. Өөрөө туулдаг учраас энэ хүний туулаад ирснийг нь ойлгодог. Бүр мэдэрдэг. Тэгээд тэдний талд зогсдог. Хизээч эсрэг нь биш. Энэ амар чухал байсан байгаа байхгүй юу? Мэдээж өнөөдөр бид нар Левийн тахилчлалын дор амьдраагүй л дээ. Эн чинь яагаад Бурхан ийм байх ёстой гэж хэлсэн бэ гэхээр хүүн яг ийм болох байхгүй да. Хүүн яг ийм тэргүүн тахилч болох юм байгаа юм. Тэгэхээр тэр тахилчийн зүрх сэтгэл чинь ирж яваа Христийн зүрх сэтгэлийг хүмүүст харуулах хэрэгтэй байсан. Зуучлагч гэж ийм зүрхтэй байдаг байх нэ гэж тэд нар Христийг ирэхэд таних хэрэгтэй байхгүй да. Тэр зүрхээр нь, тэр мэдрэмжээр нь, тэр хийж байгаа үйлчлэлээр нь танигдахуйц тийм байх ёстой гэж Бурхан Мосеогоор дамжуулаад тэднэрт тушаасан байсан. Тэгвэл тэр яг л адилхан өөрөө сул дорой. Мөхс өршөөх чадвартай байх ёстой байсан. Өршөөх чадвартай. Бид нар бол хаант тахилч нар. Тэгвэл Бурхан биднийг зүгээр л нэг ганц нэгээр маань энэ тэнд ингээд тахилч махилчхан байх гэж дуудаагүй. Тэр бүр тахилч нарын хаант улсыг байгуулахаар төлөвлөсөн шүү дээ анханасаа. Тэгээд бид нар бол Бурханы хаанчлал дотор
засагладаг тахилч нар. Тэгэхээр бидний зүрх сэтгэл дотор ариун сүнс бидний зүрхийг ямар болгодог байх нь одоо эндээс шууд харагдаж байгаа байхгүй юу? За, өршөөх чадвартай байх ёстой гэж бид нар унших хэрэгтэй байна. Өршөөх чадвартай байх ёстой байсан. Хуулиараа. Энэхүү шалтгааны учир тийм учраас гэж харъя зүмөр. Тийм учраас тэр хүн өөрөөр хэлбэл тахилч хүн нүглүүдийн төлөөх тахилыг хүмүүсийн ч төлөө бас өөрийнхөө ч төлөө өргөх ёстой байсан. Тэгэхээр энэ ямар одоо хязгаарлагдмал тахилчлал боловч Бурхан Христийг ирэх хүртэл яг ийм бай гэсэн байхгүй. Нөгөө тийм учраас тахилч нар ерөөсөө хүмүүсийг ойлгохгүй тэгээд одоо Христийг ирсэн байсан үеийн одоо тахилч нар. Одоо хин гэж байгаа лээ. Каиф баха те Аннас тэрүүн тахилч нар. За тэгэл үе олон нөгөө өргөл ба нүглийн тахилыг хүлээж аваад үйлчилж байгаа үе олон тахилч нар, хуулийн багш нар, фарисеучуд, садукачуд Есүс Христийн зөвүүцлийг хамгийн хүргэжсэн юм нь юу вэ гэхээр тэд нар өөрсдийгөө жирийн ард түмнээс онцгой учраас энэ байр суурин дээр очсон юм байна гэж бодоод байсан. Гэтэл Бурхан онцгой учраас нь энэ байр суурин дээр тавиагүй. Чи яг адилхан алддаг, адилхан дутагдал зөрчилтэй, адилхан гим нүгэлд ундаг. Тэгвэл би чамайг энэ хүмүүс болоод миний хооронд Христ Есүсийг ирэх хүртэл зуучлан зогсохдоо энэ хүмүүсийн ч төлөө, өөрийнхөө ч төлөө гим нүглийн тахилаа өргөдөг байгаасаа гэж энэ ажлыг би чамд даатгаж байна л гэж хэлсэн. Эм учраас Есүс Христ тийм зүрх алдагдсан байгааг хараад бүр үнэхээр жигшижсэн, үнэхээр зэвүүцчихсэн. Та нар 11-ээ өгөхөө мэддэг мөртлөө ямар тэр хамгийн түрүүнд биелүүлэх ёстой хайр, инрэл, өршөөл, уучлал та нарт ерөөсөө алга байна. Та нар хүмүүсийн нуруунд дээр ачаа аваалдаг. Ачааг нь хөнгөлөе гэж хуруугаач хөдлөхгүй байна. Тэгж их жигшижсэн. Яагаад тэр хүмүүсийн дотор тахилчийн үйлчлэл гэдэг байтугай бүр тахилчийн зүрх алга болсон байсан байгаа байхгүй. Одоо өнөөдөр Левийн тахилчийн үйлчлэл энэ төргээл одоо зарим сүм чуулгануудад тийм хөдөлгөөн өрнөөл би Леви аавгийнх, Бурхан намайг Леви аавгийнхоор дуудсан гэх хүмүүс ярьдаг. Үгүй. Одоо хуучин гэрээний Леви аавгийн тахилчлал дууссан шүү дээ. Яагаад тэгж яриад байгаа? Одоо өнөөдөр бид нар Мелхиседекийн хэрэгмийн дагуу гарч ирсэн мөнхийн агуу тэргүүн тахилч Есүс Христийн дор ажилдаг үе түмэн тахилч нар байхгүй юу? Тэр Левийн тахилчлал чинь дууссан. Гэхдээ Еврей номын зохиолч энэ Левийн тахилчдыг дууссан юм аа. Тийм учраас та нар Есүс Христийг зүгээр нэг гим нүглийн шийдлийг хийгээд орхисон гэж харахгүй байгаа ч гэж ятгаад байгаа ятгалгыг нь бид нар сонсох хэрэгтэй байхгүй юу? Тэр хүн өөрийнхөө төлөө бас өрөх ёстой байсан гэж байна. Учир нь хүн өөртөө энэ хүндрэлийг авдсан бишээ харин Аароны адил Бурханаар дуудагдсан хүн авдаг. Өөрөөр хэлбэл газар дээр Бурханы одоо тэнгэрлэг тахилчлалыг хуулбарлаж одоо тавьсан тэр оригиналынх нь хуулбар нь оригиналынх нь сүүдэр нь Аароны удмын хүмүүсийн тахилчлал байсан. Тэгэхээр би яагаад ингэж газраас гэж яриад байна гэхээр газрын юм чинь заавал тэнгэрийн юмдаа залгиулах хэрэгтэй байсан байхгүй юу? Чи оригинал нь бууж ирэх хэрэгтэй байсан. Тийм биз дээ манайхаа. Тийм учраас бид нар газрын юмд хит автаж болохгүй байхгүй юу? Левийн тахилчлал, Давидын асрыг эргээж босгох, Левийн Магдалинхан энэ чинь бүгдээр Левитэй холбоотой юмнууд чинь бүгдээрээ дууссан. Оронд нь одоо Мелхиседекийн хэрэгмийн дагуух тахилчлал гэж сүнс ба үннээр Бурхныг хүндэлдэг амтны цусны оронд Христийн цус хүн ба Бурхны хооронд зуучилж идэг. Ийм юр бусын тахилчлалын үед бид нар амьдраад байгаа байхгүй юу? Харин газар дээр байсан тахилч нар бол Бурхнаар дуудагдсан. Яг Бурхан Аароныг дуудсан шиг. Түүнчлэн Христ тэргүүн тахилч болон
өөрийгөө алдаршуулаагүй. Есүс Христ өөрийгөө ч тэргүүн. Тэгэхээр аргагүй хуусбар юм да. Оригинал нь өөрийгөө тэргүүн дахиж би тэргүүн дахиж болъё. Би дунд нь амьдарч исэн чи би өөрийнхөө нэрийг дэвшүүлж яана гэж Есүс тэрийгөө. Энд чинь эцгээс ирсэн өргөмжлөл байхгүй. Яг миний Аароны удмаас гаргаж ирсэн хүмүүсийг дахиж болгож өөрийнхөө өмнө зогсоогоод Израиль надтай эвлэрч Израиль надтай хамт алхсан байхад хэрэгтэй бүх үйлчлэлийг хийлгэж байсан жинхэнэ оригинал бол Есүс Христ юм. Чи юм аа. Чи бол миний агуу тэргүүн дахилч. Тэгэхээр Ааронч Бурхнаар дуудагдсан, Есүс Христ ч Бурхнаар дуудагдсан. Гэхдээ ялгаатай. Нэг нь оригинал байсан, нэг нь уулбар байсан. Сүүдэр байсан. Энэ яг миний өнөөдөр ярих гол юм бол биш л дээ. Гэхдээ гол зүйлүүдийг ойлгоход бол бид нар энийг ингэж айгүй тийм өргөлттэйгээр ойлгох ёстой л гэж би хэлээд байгаа байхгүй юу. Энийг бид нар ерөөсөө ингэж ач холбогдлыг нь бууруулж тийм хармингуудаа сонсч байсан маань. Яг үндэ бол бид нар тахилчлалын талаар би бодохдоо баг юм мэдэхгүй гэж би бодод. Тийм л учраас би өөрөө ч энийг айгүй тийм гүн бас мэдэж аммаар байна. Одоо энэ бидний дотор суугдаасаа гэж хүсэж байна. Тэгэх юм бол бид нар тахилч нар шиг амьдарч чадна да. Харин түүнд чи бол миний хүү мөн, чамайг би өнөөдөр төрүүлв гэж хэлсэнчлэн бас өөр нэг газарт чи бол Мелхизедекийн хэрмийн дагуу мөнхийн тахилч юмаа гэж хэлсэн эцгийн улмаас юмаа. Ингэж унших хэрэгтэй бид нар. Бурхан үгээрээ бүр өчнөө зууны өмнөөс тогтооцсон байхгүй. Би чамаа төрүүлнэ. Чи бол миний хүү болно. Тэгээ чи минь агуу тэргүүн дахиж болж Мелхизедекийн хэрмийн дагуу агуу тэргүүн дахиж болж томилогдно. Ингээд ертөнцийн суурьас ингээд тогтоогдсон. Тэгээ тэр тэргүүн дахиж ирэх хүртэл Мосе, Авраам, Мосе, Аароны тахилчид явсараа байгаад тэгээд Есүс Христ ирэхэд Левийн тахилчлал хугацаанд дууссан. Одоо өөр удмаас гэх юм одоо өөр тахилчлалаас Бурхан энэ яагаад өөр тахилчл гэж яриад нөхөд газраас биш шүү л гэж хэлээд байгаа Бурхан. Би газраас нэг хүн олоогүй шүү. Бүр тийм агуу тэргүүн дахиж болохын тулд бүр дээрээс бууж орж ирсэн. Гэхдээ энийг ч би бас дэлхий дээр харуулж ирсэн юм аа. Тэгэхээр Мелхизедекийн тухай яалтчгүй ярих бол бид нар. Мелхизедекийг харъя. Мелхизедек бол Авраамтай уулзсан шүү дээ. Айгүй хэдхэн бид нар Мелхизедекийн талаар баг юм мэдэхгүй. Гэхдээ бид нар энийг зөв болгож харах хэрэгтэй. За энэ хитгээр бүлэгтэр байна. Лотыг аврах гэж очиод байлддаг хэсэг дээр байгаа тий. 19 дээр нөө хэд дээр хараа. Биш ээ. Тийм. Би нөө Содом 14 дээр байгаа юм байна манайхаа. Үнэ. Тий. 14-17 дээр Лот нөгөө хаадуудтай байлддаг штеп. Хаадын аллах гэж нэрлэж болно. Авраам өөрийнхөө гэрт өөрөө дадлагжуулж өөрөө сургасан 300 гаруй цэргүүдэд дагуулад дүү Лотыг аврахаар явсан ба. Энэ бас л амар тахилчийн үйлчлэл мөн шүү. Ингээд мэдээж хаадууд 4 хааны эсрэг 5 хаан гэж одоо ингээд улс төрийн байдал маш их хурцдсан. Үүнээс болоод дайн тулаан болсон. Тэр дайн тулаанд нь ядж хахад нөгөө Лот ч яг тэр дайн болж байгаа бүсд нь очиж суудсан шүү дээ. Нэг гоё газар байна гэж андуураад очсон чинь тэр нь одоо бүр бөө мөргөлдөөний төв болж таарад ингээд дайсанд олзлогдсон. Тэгээ Авраамд хил хүргэсэн. Авраам өөрийнх нь гэрт төрсөн, өөр нь бэлтгэгдсэн 318 хүнийг удирдаад нэхэж хөөсөн. 15. Авраам өөрийнхөө хүмүүсийг тэдний эсрэг хуваагаад шүн дөлөөр тэднийг бут зохиод
Дамаскын зүүн тал дах Хоба хүртэл элдэн хөөж булаагдсан эд юмс ачтгүй лот болон түүний эд юмсыг эмгтээчүүд ардууд бүгдийн эргүүл авчирсан. Авраамыг Хадерламерийг хамсаатан хаадтай буцахад буцаж ирэхэд Содомын хаан Шавегийн хөндөд гэдэг нь хаадын хөндөд гэсэн нэрт утгатай гинэ. Түүнийг угтахаар хурж ирсэн. Салемын хаан Мелхизедек талах дарс аваад бас гарч ирсэн. Тэрээр хамгийн дээд нэгний тахилч байсан. Тэгээд Авраамыг өрөөж хэлсэн. Тэнгэр газрын эзэн хамгийн дээд бурхан Авраамыг өрөөх болтугай. Та нарын дайсныг гартчин тушаасан хамгийн дээд бурхан магтагдах болтугай гэв. Авраам түүнд бүх юмны 11-ийг өгсөн. Содомын хаан Авраамд хүмүүсийг надад өгөө, эд хөрөнгийн чи өөрөө аав гэсэнд Авраам Содомын хаанд "Тэггүй. Би Авраамыг баян болгосон гэж хэлэхгүй. Гагцхүү энэ залуусын эзэн зүйлсээс өөр юу ч би чамаас авахгүй" гэж хэлсэн ба. Библиэлд Салемын хаан Мелхизедек гэж гарч ирж байгаа. Тэгэхээр бид нар энэ Авраам байхдаа тулалдаад байлдаж олсон олз байна шүү дээ. Олзныхоо 11-ийг энэ хаанд өгсөн. Тэгэхээр энэ хаан сүнс байгаагүй. Эсвэл энэ хаан Есүс Христийн сүнс биш. Гэхдээ хамгийн дээд нэгний тахилч гэхээр яг яг агуу тэргүүн тахилчийн удамтай нийлээд байгаа байхгүй юу? Хамгийн дээд нэгний тахилч. Тэгэхээр бурхан Есүс Христийг хүний дүрд оруулаад энэ Салемын хааны дүрд хувиргаад ингээ явуулсан юм биш. Ойлгож байна уу? Эсвэл энэ хий хоосон юм байгаагүй. Библиэлд хэлдэг шүү дээ. Салемын хаан Мелхизедекийн талаар удмын бичиг байгаагүй гэдэг. Байгаагүй гэдэг нь Библиэлд л бичигдэг учраас энэ хүн ямар ч энэ хүн ээж аваас төрөөгүй, энэ хүн бол мэдгүй хаанаас бууж ирсэн бүү мэдгээгүй. Тэгэхээр энэ тодорхой хэмжээгээр бодиттой хаан байсан байна. Тэгээд энэ хаан нь хамгийн дээд нэгний хаан гэж бурхнаар тодорхойлогдсон байна. Миний тахилч юм а гэж. Тэрийг нь Авраам байхдаа Мелхизедектэй уулзахдаа бүр гүнээ харж мэдэрсэн байгаа байхгүй юу? Гэхдээ гүнээ харж мэдэрсэн учраас энэ 11-ийг Авраам бүр өгөхгүй байхын аргагүй. Тийм л юр бусын учрал болж штэ. Тэгээ бүр энэ дээр цааш нь Паул ч гэсэн өөрөө загтал дээр хэлдэг штэ. Аюу тайлбарж бичсэн байдаг. Үгүй эн чин бүр хожим ирэх агуу тэргүүн тахилчтай энэ зэрэгцэх тахилчлал зөвхөн Христ Есүс гэдэг тэр тахилчийн удмын гэж хэлмээр бүр тийм өөр угсааны тийм тэргүүн тахилч гэдгийг Авраам мэдсэн учраас 11-ийг өгч явахт нь ууцанд нээсэн Лев хүртэл Авраамтай хамт 11-ийг өргөжсэн шүү дээ гэж. Тэгэхээр Авраамын хувьд энэ Мелхизедек бол үнэхээр огт өөр юмыг төлөөлөд байсан. Тэр тахилчлалын талаар ямар ч юм яриаггүй шүү дээ бурхан Авраамд. Тэгтэл хүн бурхан хоёрын зуучлагч гэдэг нэг тэр юр бусын тахилчийн үйлчлэлийг бүр Авраам тэр Мелхизедекээс бүр ингээд гүн мэдэрсэн гэх юм. Би бол тэгж байгаа байхгүй. Гүн мэдэрсэн. Тэр гүн хүндлэл өгж штэ. Надад байгаа бүх юмны 11-ийг бол таних байх ёстой юм аа. Гэт бүр түүнд ингээд өгж байгаа байхгүй. Тийм учраас бурхан яг энэ загвараа мөрдөжсэн учраас Мосегийн хуулин дээр та нар Левичүүд та нарын 11-ээр амьдрах ёстой юм аа. Гэт ингээд бүр хуульчлаад оруулаад өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр Мелхизедек бол бодтой Салем гэж хотын хаан байсан. Магадгүй энэ Иерусалим гэдэг нэртэй ч байсан байж магадгүй тэр үедээ. Ямар ч байсан Салем гэдэг нэртэй хотын хаан яагаад ч юм тэр хааны хүндэд хурж ирсэн Авраамтай уулзсан.
Тэгээ Авраамыг ерөөсөн. Тахилчийн ерөөлөөр ерөөж штэ. Одоо энэ чи бид нар харах юм бол хамгийн дээд нэгний харъя дахиад харъя. Айгуу сонирхолтой уулзалт энэ бол Авраам биш үү? 94 өнгийгөө байна л да энд. Христ гэдэг тэр агуу тэргүүн тахилч руу бүр одоо хараад шүү дээ. Нэг цаг хугацаагаар аялагч маялагч кино байдаг шиг. Тэгж харсан учраас 11 өгсөн гэж би хэлэх гээд байгаа байхгүй. Түнс зүгээр нэг жирийн нэг хаан байснаа. Тэр олон хаадууд дундаас ганцхан тэр Салемийн хаанд ингэж 11 өг. Хамгийн гол нь тэр хаан Авраамыг өрөөж байгаа байхгүй. Тэнгэр газрын эзэн хамгийн дээд бурхан Авраамыг өрөөх болтугай. Та нарын дайсныг гартчин тушаасан хамгийн дээд бурхан магтагдах болтугай гэж түүнийг өрөөсөн байгаа. Тэгээд тэр чинь өөрөө хамгийн дээд нэгэнтэй холбоотой тийм учраас бурхан яг энэ тахилчлал нь Есүс Христийн тахилчл байх юм а гэдгийг одоо ямар нэгэн хэмжээгээр Авраамд мэдүүлж өгсөн байна. Тийм учраас Авраам 11 өгсөн. Ямар ч Мосегийн хууль мойл тахилчлал левч төрөөгүй байсан үед тэр бүр ингэж харсан байгаа байхгүй юу? Ирэх цагийг харсан гэсэн үг. Бид нэр ингэж харах хэрэгтэй байх гэж би бол бодож байгаа юм. Энийг зүгээр нэг одоо тийм энэ 11 өгөөрэй гэж байгаа юм байна гэж ойлгох учиртай ч юм биш. Яагаад өгж байгаа юм? Яагаад заавал энэ Мелхиседек гэж? Ер нь Мелхиседек гэж яг хин юм. Мелхиседек бол яа харахгүй одоо орчуулах юм бол тий амар тайвны хаан хүү нөгөөх нь болохоор зөвхт байдлын хаан гэж байна шүү. Тэгэхээр энэ Салемийн хаан Мелхиседек бол амар тайвны хаан зөвхт байдлын хаан гэсэн нэртэй байсан байгаа байхгүй. Яг л ийм тахилч бурханд хэрэгтэй байсан. Зөвхт байдал амар тайвны хаан. Харин газар дээр үйлчилж исэн Мос Ааронаас ахуулаад ямар ч тахилч өөрийгөө ингэж өргөмжлөж чадахгүй. Өөрийгөө бүр тахилчийн ажилд ч авчиж чадахгүй. Зөвхөн бурхан дуудсан учраас тэр хүн очдог байсан. Тэр үйлчлэлийг хамгийн сайнаараа л хийдэг байсан. Харин бурханы энэ Мелхиседекээр дамжуулаад хараад байгаа. Тийм учраас бурхан бүхий л Христийг ирэх өдрийг хүртэл би Мелхиседекийн хэрэгмийн дагуу тэрүүн тахилж гаргаж ирнэ. Нэгэнт тэр тэрүүн тахилж гараад ирсэн бол Левийн тахилчлал дуусна гэдгийг л одоо энэ еврейчүүдэд одоо энэ зохиолч ятгаад ш. Үгүй ээ, Левийн тахилчлал дууссан. Тэр чинь хуулбар байсан. Тэр чинь сүүдэр байсан. Тэр тахилч чинь бүр өөрийнхөө төлөө хүртэл өргөл өргөх хэрэгтэй байсан. Тийм учраас тэр тахилчлал чинь хангалттай байж чадаагүй маа. Зөвхт байдлын хаанчлал байж чадаагүй, амар тайвны хаанчлал байж чадаагүй маа. Дууссан. Та нар одоо Христ дээр төвлөрөөч. Ялангуяа агуу тэргүүн тахилж болж өргөмжлөгдсөн тэр амар тайвны зөвхт байдлын хаан дээр хараагаа тавиач. Гэж л одоо ингэж бүр үхэн хатан ятгаад байна л да. За тэгээ цаашаа харцгай цөмөрөө Мелхиседекийн талаар үргэлжлүүлээд энэ хаана яригдж байна Мелхиседекийн талаар. Паул юу гэж хэлсэн бэ? Еврей номон дээр байна уу? Та өөрөө ингэ үргэлжлүүлээд хараарай. Тэгээ би хэлж штэ. Энэ Есүс Христийн сүнс байгаагүй. Эсвэл хий хоосон үзэгдэл байгаагүй. Энэ маш бодиттой хүн байсан гэхдээ энэ хүнийг тийм ээ хин төрүүлсэн, тэр хүн нь хиний аав байсан, тэр хүн нь хиний хүү байсан гэсэн удмын бичиг нь байхгүй. Байхгүй бол бид нар тэрийг ингээл хайгаад эрен сурвалжлах хэрэггүй. Тэр нь гол point нь биш. Гол санаа нь юу вэ гэхээр бурхан Мелхиседекийн хэрэгмжлэл буюу амар тайван зөвхт байдлын хаан гэдэг тэр нэгнээр л агуу тэргүүн тахилчаа гаргаж тэр нэгнийг л агуу тэргүүн тахилчийн байр суурин дээр аваачна гэдгийгэ Мелхиседекээр дамжуулаад одоо ингээд илэрхийлсэн байна л да Авраамд. Тэгэхээр нэг одоо тодорхой төвшин, тодорхой байр суурин дээр очсон байхын тулд тухайн хүн
тэр төвшөндөө тохирсон хэмжүүр, тэр төвшөндөө тохирсон одоо замыг туулсан, тэр төвшөндөө тохирсон байдлаар шалгагдсан, соригдсон, тэнцсэн, авагдсан байх ёстой шүү дээ. Есүс тэр бүх болцлыг хангасан байхгүй юу? Тэр бурхан байсан боловч боолын дүрийг өмсөд хүний биеэр газар дэлхий дээр төрсөн. Тэр за би яах гэдлэх шиг байна. Одоо суур үргэлжлүүлээд уншиж би. Есүс агуу тэрүүн дахиад чин талаар бид нар эндээс харна гэдэг юм. Ийм учраас бурхан түүнийг Левийн удмаас юусэн биш. Харин Авраамтай уулзчихсэн зөвхт байдлын хаан, амар тайвны хаан, Салемийн хаан болох Мелхиседекийн хэрэгмийн дагуу амар тайван зөвхт байдлын хаан болж тэнцсэн тэрл хүүгээ агуу тэрүүн тахилж болгоно гэд зөвгнөөд иш үзүүлээ бичсэн яг л тэрний дагуу болсон. За тэгэхээр бурхан сонгосон гэсэн үг. Газрыг игэнж бурхан тогтоосон, газрыг игэнж бурхан хүчингү болгосон, тэнгэрийг игэнж бурханаас ирсэн. Тахилч нь. За тэгээ харъя л да. Есүс Христийн тухай одоо ярьж байна. Есүс Христ махан биеийнхээ өдрүүдэд өөрийг нь үхлээс аварч чадах нэгэнд чанга дуугаар хашгиран нулимсаа урсган байж залбирал болоод гуйлтуудаа өргөж байсан юм аа. Тэр бурханд итгэдэг байсан учраас бас өөр орчуулган дээр тэр бурхныг туйлын ихээр хүндэлдэг байсан учраас бурхан түүнийг сонссон юм. Одоо энд бид нар эцлэний цэцэрлэгдэх Есүс Христийн залбирлыг харж байна. Аава, болдог бол надаас энэ аягыг зайлуулаач. Гуравтаа гус. Туйлын их шаналл дотроо бүр ямар сайндал хөлс нь одоо цус болж байгаа хөтэй. Би үнэхээр загалмай дээр үхмээргүй байна. Би болдгсон бол энэ аягыг та надаас зайлуулаач. Тэгээд үхэхстээс дахин амьлуулж чадна гэж өөрийг нь амьлуулж чадна гэж тэр итгэжсэн. Бас миний биш бурхны хүсэл биелээсэ гэж тэр хүсэжсэн учраас гэхдээ миний биш таны хүсэл биелэх болтугай гэж хэлсэн байгаа байхгүй. Энд чинь нөгөө тэр гүн хүндэтгэл бурхнаас имээлт яах гэж ирсэн, яах гэж амьдрсан, яах гэж одоо өөх гэж байгаагаа туйлын сайн мэдэрч байгаа. Яг л тэр тэгсэн мөртлөө хүний бие дотор амьдарч байгаа. Яг та хэвээр шиг. Тэр чинь амар өвдөн гэдгээ мэдэж байна. Маш их тарчлна гэдгээ мэдэж байна. Маш их ичгүүр доромжлыг амсна гэдгээ мэдэж байна. Тэр бүгдийн өмнө хинч биш болно. Бидний хамгийн дургу байр суурь шүү дээ. Хүний өмнө хинч бүх хүний өмнө шүү ядаж ганц нэг хүний өмнө бол бас яг үг гэсэн. Бүх хүний өмнө нөгөө эдгээсэн байрсан нөгөө номлож ийсэн те. Стана би бол бурхны хүү гэж ерөөсөө бүр ямар том гайхамшгуудыг үзүүлж ийсэн, эцгийгээ таниулж ийсэн, одоо галзуу хүнийг эрүүл болгож ийсэн одоо тэр Христ одоо албаар юу ч хийж чадахгүй болж штэ. Албаар бүр одоо ингэж одоо өөрийгөө аврахгүйгээр одоо албаар үхэлд өөрийгөө ингэж бүр өгж байгаа байхгүй. Гэхдээ тэр бурхан үхэхстээс амьлуулж чадна гэдэгт юм ингээд дуусахгүй гэж итгэжсэн л гэсэн үг. Би ингээд үхээд юм дуусчихна гэж тэр бодоагүй байхгүй. Тэр итгэл нь ингээд дуусахгүй. Яа гэвэл миний эцэг үхснийг амьлуулд юм аа. Есүс Христ хүний бие дотор амьдарч үзээгүй бурхны сэнти дээр засгалж исэн бурхан байсан шүү дээ урд нь. Тэгээд тэр хүний биеэр энэ дэлхий дээр анх удаага төрсөн шүү дээ. Дахиж эзэж тэр хүний бие дотор орох шаардлагагүй. Нэг л удаа хүний бие дотор одоо төрсөн. Нэг л удаа хүний бие дотор амьдэрсэн. Тэгээд бүр хүний бие дотор үхлийг бүр зүгээр тэврээд авсан өөрөө. Гэхдээ одоо яг дахин амьлахаасаа өмнө дахин амьлсан би ямар байхыг бас мэдэхгүй. Ойлгож байна уу? Есүс Христ бурхны хүү байсан ч гэсэн хүний биед байсан учраас түнд мэдэхгүй юм байсан гэсэн үг. Одоо би тэгж л хэлэх гээд байна.
дахин үхэхстээс тэр дахин амьлуулнаа гэдэг тэр итгэдэг л байсан. Түүнээс би дахин амьлаад ийм болохын тэгээд би ингээд ингийн тэрнтэй мэдлэг байгаагүй. Яг тэр чинь хүн байна одоо яг 100% хүн 100% бурхан байна. Хүний бие түүнийг одоо ингээд бүрийг хязгаарчаад байна шүү дээ. Гэсэн ч тэр бүх айдас, бүх ичгүүр, бүх доромжлол, бүх одоо гологдол тий энэ бүхнээс шилүүтэйгээр бурхныг хүндэлж исэн байхгүй. Эцгийгээ хүндэлж исэн. Та ихтер хаанчлалын тахилч нар. Бурхан миний таны дотор ийм зүрхийг бий болгож байна. Би таныг эсвэл өөрийгөө энэ библийн судлалын дараас та ийм агуу зүрхтэй болно. Ер нь ийм зүрхтэй болохоор би шийдлээ гэж би хэлээгүй байна. Бид нар тэгж чадахгүй. Харин яг одоо бурхан та бит хоёрын дотор юу бүтээж байгаагаа энэ еврей номоор дамжуулаад яриад байгаа юм биш үү? Би чиний зүрхийг ийм болгож бүтээж байна. Би чиний зүрхийг ийм болгож, бий болгож одоо ингэж одоо өөрчилж байна. Би ингэж хувиргаж байна. Шин бүтээл болсон учраас тэр үнэхээр тэгэхээр тэр итгэжсэн, тэр эцэгтэй итгэжсэн, тэр өөрийнх нь туулах бүхний хажууд туулах бүхнийгээ тэр үгүй биш аавыгаа хүндлэлийг туулах бүхнээсээ илүү өндөрт тавьсан. Бурхныг магтаж хүндлэн гэдэг бол одоо энэ л ах. Бүх зүйлээс илүү дээгүр. Бүхий л одоо өөрийнхөө нөхцөл байдал одоо тий бидний одоо хийнч биш болдог. Тэгэл одоо бидний бүх алдаа зөрчил, бидний бүх дутагдлууд, бидний бүх сул дорой байдлуудаас үл хамааран бид нар тэр мэр яах вэ? Тэр мэр миний өнөөдрийн алдсан яах вэ? Миний өчигдрийн дутагдал яах вэ? Би тэгтээ таныг магтсан хിവэрэ байх болно. Энд ч одоо нэг ижил төстэй ДНК явагдаад шин би таныг магтнаа. Би таныг хүндэлнэ. Сүм буюу ариун хүмүүс хамтдаа зүйлээд бурхныг магтан хүндлэх нь яг ийм л нэг тийм ялгуулсан уур амьсгалыг бүтээх хэрэгтэй. Бүр нөгөө тэр тий хинч биш байсан тэр бүхэн зүгээр шалаар хөвлөрж идэв. Юу юм бэ? Энэ юу юм? Юу ч биш. Би танд итгэж байна. Би танийгаа хүндэлж байна. Би бүр биширж байна. Ерөөсө тэнд ямар ч тийм өөрийгөө дүгнэх, өөрийгөө шинжлэх, одоо би ингэхэд тохирохгүй юу гэж бодох юу ч одоо үлдэхгүй болтол одоо тийм амар гүн харилцаа одоо явагдаж идэг гэж одоо би итгээд байна л да. Одоо яг магтаал хүндлэл гэдэг юм бол ийм л юм байна. Түүнээс тэр гой хөгжмдөөж байгаа юм биш, хин нь гитар даад, хин нь яаж дааж байгаа юм биш, хин нь өдөртөгч нагаа дааж байгаа юм биш. Хиний дуу гой хоолой байгаа даач биш. Цэвэр зүрх сэтгэл. Тэгээ Есүс хэлж шээ. Би танд итгэдэг. Та үхэхстээс дахин амьлуулна. Юм ингээд дуусахгүй. Одоо Гецмэний залбирлыг цөмөр харъя л да. Юм ингээд дуусахгүй. Би болдог бол би энийг энэ дундуур ямааргүй л байна. Гэхдээ яах вэ? Би таны хүсэл биелээсэ гэж бүр илүү хүсэж байна. Таны хүсэл биелээсэ. Энэ ч л одоо жинхэнэ хүний нөгөө дээр манлаа ярьжсэн шүү дээ. Хүн махан бие бүр хаяад зогсчих хэвтэй юм биш үү? Энэ магтаал хүндэл дотор ч гэсэн. Яг энэ байхгүй. Түүнээс ш ингээл нэг жаргалтай дуулаад бөмбөрийн аяар бид нар ингээ орж хашгичдаг ч биш. Чи бүр уг хүн Есүс Христос загалмай дээр өвшөөл Гецмэний цэцэрлэгт өөрийгөө ингээ өхүүлсэн шүү дээ. Тийм учраас загалмай өхөл бол түүний хувьд зүгээр л бодит гадаад илэрхийлсэн л байсан. За тэр итгэдэг, бурхнаас эмээдэг, түүнийг гүнээ хүндэлдэг байсан тул бурхан түүнийг сонсон гэж би таныг бичиж аваасаа гэж хүсэж байна. Сүжигтэй гэдэг үг бол оновчтой биш. Би дахиад хэлье. Тэр өөрийнхөө эцэгт итгэдэг байсан. Түүнийг гүнээ хүндэтгдэг байсан. Түүнээс имээдэг байсан учраас бурхан түүний
хүсэлтийг сонссон юм а. Гэтэ Гецсеманы цэцэрлэг залбирж исэн болдог бол энийг та надаас зайлуулаач гэдэг хүсэл биш. Одоо энд юу яригдах вэ гэхээр Голготын толгой дээр цовдлогдож байсан Христийн гуйлт хүсэлтийг бид энд ярих хэрэгтэй. Тэрийг харъя л да цөмөрөө. Сайн мэдээний Матай дээрч байгаа л бах та. Матай дээр байдгүй юм байна. Тэгвэл Марк дээр нь нөгөө юу хийж байгаагаа мэдэхгүй энэ хүмүүсийг та уучлаач гэдэг. Одоо тэр залбирлыг би харах гэдэг юм. За Бурхан минь та юунд намайг орхив гэж хашгирсан? Бүр Лук руу очив. За. Лук дээр Гецсеманы залбирал гарч ирж байна. Бас Лук 23-ын 34 дээр. За 33-ыг харъя. Тэд гавл химээх газар хурж ирээд тэнд түүнийг гэмт хэрэгтнүүдийн хамт нэгийг нь баруун талд нь нөгөөг нь зүүн талд нь цовдлсон. Есүс Аава тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэж хэлсэн. Бүх өвдөлтөн дундаасаа, бүх шаналл дундаасаа эцэг рүүгээ хандаад залбирсан залбирлыг нь Бурхан сонсоод гүйцэлдүүлсэн ямар залбирал байсан бэ гэхээр юу хийж байгаагаа мэдэхгүй энэ хүмүүсийг та уучлаач. Тийм л учраас Есүс Христ агуу тэргүүн тахилж болох бүх болцлыг хангасан байхгүй. Тэр гимүүлдэг, тэр бүх талаар бидэн шиг соригдсон ч гимүүлдэг. Дээрээс нь тэр нулимсан дундаасаа, өвдөлтөн дундаасаа, хашгираан дундаасаа тэр Аава энийг түргэн дуусгаад намайг өхүүлээд орхиоч би амар өвдөж байна гээгүй. Тэр харин өгөхөөсөө өмнө үг хэлэх чадaltaй байгаа дээрээ тэрийг хийжсэн бүх хүмүүс өөрийг нь шаалж байсан, хашгирж байсан, нулимж байсан, өөрийг нь цовдолж алахыг Пилатаас гуйж байсан, тэргүүн тахилж Аннаас, Каяф, за тэгээд Понти, Пилат, ерөөсө Ромын цэргүүд одоо тийм жадсан хүн нь хувцсын шодож авсан хүн нь зогсож байсан дагалдагч нар ерөөсө бүх хүн төрлөختөн тэндээсээ гадна одоо бүх хүн төрлөختөн дэлхий дээр амьдарч байсан бүх хүн төрлөختөн юу хийж байгаагаа энэ хүмүүс мэдэхгүй байгаамаа гэж Есүс тэдний төлөө зуучлаж байгаа. Юу хийж байгааг мэдэхгүй байна. Энэ хүмүүсийг уучлах шалтгаан нь энэ хүмүүс юу хийж байгаагаа мэдэхгүй байна. Есүс Христ энд айл хэзээний тахилчийн ажилд бүрэн тохирсон юм а гэдгийг харуулж хэлж чадсан. Дагалдагч нар нь энэ үед яасан байсан? Бүгдээрээ л цугтаасан шүү. Бүгдээрээ зугтаасан, холоос дагж байсан, зарим нь амиа хорлсон энэ үед, зарим нь болохоор зэрэг одоо Есүсийг амаараа одоо Есүсээс урвсандаа гимшиж тэнд одоо уйлж майлж байсан, зарим нь Христийн цовдлогдож байгааг хараад зовж тарчилж байсан. Ганцхан Христэд төхөө манайхаа бүхэл бүтэн тахилч нараар дүүрэн Израиль үндэстэн дотроос ганцхан Христэд ийм зүрх байсан байгаа байхгүй загалмай дээр. Тэгэхээр яг энэ тэрээр махан биеийнхээ өдрүүдэд өөрийг нь үхлээс аварч чадах нэгэнд чанга хашгиран залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр итгэдэг, хүндэлдэг, эмээдэг байсан учраас Бурхан түүнийг сонсъёмаа гэж ахта бид нар Есүс Христийн Гецсеман дэх залбирал Голготын толгой дээр савдлагдж байхдаа хашгирж байсан тэр хашгирааныг бид нар үнэхээр бодох ёстой. Тэр юу хийж байгаагаа мэдэхгүй энэ хүмүүсийг та уучлаач гэсэн. Бурхан сонссон, Бурхан хариулсан. Бид нар яаж хариулсныг нь Үлс номон дээрээс мэддэг. Үлс номон дээр гарч ирдэг. Харъя л да цөмөрөө Үлс номыг.
ариун сүнс буусны дараа дээд өрөөндөөс нь 120 дагалдагч битүү ариун сүнсээр дүүрсэн. Тэгээд бүр хар хэлээр ярьж эхлэхэд хүмүүс тэр үед Иерусалим цугларсан үндэстэн бүрээс ирсэн байсан хүмүүс өөрсдийнх нь хэлээр Бурхныг алдаршуулж байгааг сонсоод бүр үнэхээр юу гэж хэлэхээ мэдхээ байсан. Тэгээд тэднийг согтцсон байна гэж дүгнсэн. Харин Петр босоод тэднэр рүү ярьсан. Нөгөө урдсан байсан Петр шүү дээ. Босоод ярьсан. За тэгэд ярьсан үгүүд нь бичээстэй байж байгаа. Тэгээ хэлж юм чинь. Бурхны урдаас мэдэх мэдлэг болон урдаас тогтоосон төлөвлөгөөний дагуу тушаагдсан энэ хүнийг та нар Бурхангүй хүмүүсийн гараар загалмайд хадуулж алсан. Загалмай Есүсийг үхэж яхад байсан, хажууд нь байсан, хараа зогсож байсан, эсвэл сонссон, эсвэл оролцоогүй ч гэсэн шууд утгаараа оролцоогүй ч байж байсан. Энэ хэрэгт ямарч өөрийгөө ямарч буруугүй гэж бодож байгаа бүх хүмүүст та нар тэр хүнийг алсан шүү дээ гэж хэлсэн. Гэтэл Бурхан үхлийн зовлон эцэс болгон түүнийг амьлуулав. Есүс Христ дэмээч өөрийн эцэг маань өөрийнхөө эцэгт үхлээс дахин амьлуулж чадна гэдэгт итгийг дэмий итгэсэн биш байгаа байхгүй юу? Үнэхээр тэр түүнийг дахин амьлуулсан, дахин амьлсан учраас тэр өргөгдсөн учраас тэр агуу тэргүүн дахилж болж өргөмжлөгдсөн учраас эцэг амлсан ариун сүнсээ буулгасан. Ямар их зүйл болсон бэ? Нэрэл Христ үхээд юм дуусаагүй байхгүй юу? Христ үхээд бүр зүгээр алаад өгсөн төхөө. Тэгээд учир нь түүний хувьд үхлийн хүчинд автагдах нь боломжгүй юм аа. За ингээд номлосон, цаашгаа номлоод байсан. Тэгсэн чинь 37. Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд. Есүсийн загалмай дээр үхэж байгаа үхэлж тэдний зүрхийг хөндөөг. Яг тэд нар юу хийж байгаагаа мэдэхгүй байсан. Есүс тэдний төлөө зуучлан гуйсан да. Юу хийж байгаагаа мэдэхгүй энэ хүмүүсийг та уучлаач. Бурхан тэрийг сонссон. Одоо энд хариулт нь ирж. Очиж Петрийн амнаас штэ. Одоо хүний бодлоор бол чи юм бэ? Болчооч. Ичиж үхээч Петрэ. Аниг чи уралсан бидээ. Чамайг мэдээ. Би зүгээр мэдээ шүү чамайг. Гэл одоо орилж болох л байлаа. Гэтэл Петри ярьж байгаа зүйл тэдний зүрхийг зүгээр цөм татсан байхгүй. Зүгээр жадлал хийчих шиг болсон. Тэгээд тэднэрт тэр нэг мэдлэг орж ирж байна. Бид нар юу хийчихвэ? Яана. Одоо тий илчлэлт орж ирж байна. Тэгээд одоо яах вэ? Бид нар яах ёстой юм бэ? Хэлээд өгөөч. Тэгээд Петр тэдэнд хэлсэн. Гимш хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптизм хүрт та нар ч гэсэн ариун сүнсний бэлгийг авах болно. Ямар гайхалтай хариулт вэ одоо Бурханаас ирж байгаа. Тэгээ Бурхан тэр одоо бүтлгүүцэн дагалдагч нарыг хүртэл одоо ямар гайхалтай болгож сэргээж гаргаж ирж тэднэр нь бүр ямар одоо тэгээ гайхалтай ажлуудыг хийж байна. Тэгээд хүмүүс аврагдсан. Тэр нь зүгээр нэг 2-3 хүн байгаагүй ш. 3,000 хүн аврагдсан. Амар юм болсон байгаа. За буцаад юу руу гачи. Еврей намын 5 дугаар бүлэг рүү байна. 8 дээр тэр хүүн байсан хэрнээ зовсон зүйлсээсээ дуулууртай байдаг суралцсан юм аа. Зовлон туудаад явж байхдаа тэр дуулуурт суралцсан. Дуулуурт гэдэг бол зүгээр л нэг пүк гэ гараад ирдэг юм биш ээ ах дүүсээ. Дуулуурт гэдэг бол үнэхээр бид нар дуулуургүй байхын зовлон тэгэл одоо тий ёстой юм туулж ээж дуулуурт суралцдаг. Гэхдээ Есүс Христ бидэн шиг дуулуургүй байж яснаа за ёстой болио да гэж дуулуурт суралцсан. Тэр бидний гим нүглийн төлөө туулсан, амлсан бүхий л
одоо тарчлал, шаналл, зовлон, өвдөлт энэ бүхнийг туулаа явж байхдаа тэр дуулуур гэдэг зүйлийг жинхэнэ утгаараа одоо гаргаж ирж исэн гэх юм уу та. Альч өвдөлтөн дээр нь альч шаналл дээр нь Есүс. За болио чадахгүй нэ гэж хүний бие дотор байсан гэдэг утгаараа хэлж болох байсан байх. Гэхдээ тэгээгүй. Бид нэр хүүхэд дөрүүлэх гэж өвдөж байхдаа бид нэр ингээ нөгөө бүр дэндүү хөвдөд ирэнгүүт бид нар яадаг вэ? За болио би ерөөсө төрж чадахгүй нэ одоо болио одоо бушуу хаглаад аваач гэж бид нар ч ойрлолтой шүү дээ. Хагардагсан уу кисэрв хийдэгсэн үү яадагсан. Би өөртөө дахиж ингэ цаашгаа өвдөж чадахгүй. Харин Есүс Христ яг тэр өвдөлтөнд дундуур явж байхдаа тэр дуулуур гэдэг зүйлийг ерөөсө бүр гаргаж ирж ирсэн байхгүй. Тэр бүр үнэхээр бүр энэ бүх тэр одоо мэдгүй энийг одоо яаж тайлбарлах хэвтэй би сайн мэдэхгүй. Тэр төгс болгогдсноороо өөрт нь дуулууртай байдаг бүх хүнд мөнх авралын их үндэс нь болсон юм аа. Төгс болгогдно гэдэг маань байна штэ. Би нэг бүтэн сайдар бас ярьж байсан. Ингээ өөсөвгүй байх тухай биш. Харин бүрэн бүтэн байх тухай. Тийм учраас бид нар Есүс Христийг бүрэн бүтэн болж байгааг болсон гэдгийг бүр мэдэх ёстой. Тэр зөвхөн аврагч биш. Тэр авралын зохиолч, авралын их үндэс, агуу тэргүүн тахилч одоо бүр яг одоо бүр жинхэнэ утгаараа хэрв Христ энэ зовлонг туулаагүй бол төгс байхгүй шүү дээ. Дутуу байна гэсэн. Тэгэхээр Христ туулсан бүх зовлонгоор юмыг одоо бүр бүх зүйлийг ингээ бүрэн бүтэн болгочихж байгаа хгүй. Өөрийнхөө хүлээж авах тахилчлалыг хүртэл бүрэн бүтэн болгосон. Яг ийм хүн л тахилж болох хэрэгтэй байсан. Энэ эцэгт бүр туйлын одоо тааламжтай. Тийм ээ яг л чи одоо гарцаагүй агуу тэргүүн тахилж. Би чамайг агуу тэргүүн тахилж гэж өргөмжилж байна. Одоо бүр энэ өргөмжлөлт нь бүрэн тэнцсэн гэсэн. Бүрэн тэнцсэн, бүрэн тохирсон, бүх шалгуурыг давсан, бүх шалгуурыг онц дүнтэй давсан. Тийм учраас төгс болгогдсон гэж хэлээд байгаа байхгүй юу? Өөсөвгүй одоо ямар ч өөсөвгүй гэж бид нар ойлгохоос илүү бүрэн гүйцэд болгогдсон. Есүс Христ одоо загалмай дээр ажиллаа бүрэн гүйцэд болгож шээ. Бүр агуу тахилчлалын хэрэгмийг хүлээж авахд бүр юу ч дутгааргүй болтол тэр бүгдийн тэр залбирж байна. Юу ч хийж байгаагаа мэдгүй хүмүүсийг та уучлаач хажуудаа байгаа гэмт хэрэгтэн тэгээд тэр түүний төлөө ярьж байна. Түүнд үгээ хэлж. Гэхдээ ерөөсө бүр бүх зүйл бүрэн гүйцэтгэлээ олсон. Тийм учраас тэр төгс болгогдсон юм аа. Төгс болгогдсон учраас энэ нь агуу тэргүүн тахилж бүр Мелхиседекийн ирмэнд авах агуу тэргүүн тахилж болж өргөмжлөгдөхөд зохистой болгож өгсөн. Бид нар Есүс Христийг ингэж төгс байдлаар нь бүрэн дүүрэн байдлаар нь харах ёстой. Та бид хоёрын эзэн бол юу ч дутуу үлдээгээгүй. Юу ч товчлоогүй. Юу ч хөнгөн аргаар хийгээгүй. Хөнгөн аргаар өөртөө аваагүй. Тэр туулах ёстой бүхнийгээ туулсан, үйлчлэлийг чинээнд нь тултан хийсэн, дээр нь тэр одоо хашгираан уйлаан нулимсан дундаа эцэгтэй хандаад түүнд итгэж байгаагаа, түүнд найдаж байгаагаа, хэдийгээр өөрөө махан бие дотор энэ аимшигтай зүйлийг үзмээргүй байна гэжсэн ч ямар их хүндэлж байгаагаа бас ингээд юм дуусахгүй энэ бүр үнэхээр гайхалтай зүйл болно гэдгийг тэр харж ирсэн учраас Паул бүр хэлсэн байдаг штэ. Тэр загалмайн цаанд байгаа баяр баясгалан харсан юм аа. Тэгээд тэр үхсэн. Ерөөсө бүх зүйлийг загалмай дээр хийж, бүх солилцоод хийж өгсөн. Тэгээд тийм учраас бурхан түүнийг үхэхстээс дахин амьлуулсан. Тэгээд дээш өргөсөн. Тэгээд өөрийнх нь өмнө хурж ирэхэд түүнийг чи бүх шаардлагыг хангасан, бүх шалгуурыг давсан, чиний гартаа бариад орж ирж байгаа чиний цус, чиний ам туйлын тааламжтай. Хараа, Адам Ева хоёрыг унсан цагаас эхлээд бурхан хүн төрлөختнийг өөртөөгөө эвлэрүүлэхийн тулд энэ л цусыг хүсэж ирсэн штэ.
Энэ л эвлэрлийг хүсэж ирсэн шүү дээ. Дахиад би хүнтэйгээ бүр Адамаас ч илүү дээр болгогдсон тэр хүнтэйгээ бүр Адам ч үхлээс дахин амьсан аймаар амьдраг байхгүй юу? Тэгж болох байсан. Хэрэв амийн модноос идсэн бол. Харин Адам унчихсан. Гэтэл үхэхстээс дахин амьлуулсан нэгний сүнс дотор нь амьдардаг тэр хүнтэйгээ Бурхан нэг болоод нэгдээд бүх бүтээлүүд гариг ирэхээс од мичид сар нар бүгдээрээ байх ёстой байранда ороод бүрэн эвлэрэл дээр дооргүй явагдаад тэгээд бүх зүйл анхны оригинал байдалтай очихсан байхын тулд урсах ёстой цус чинь малынх биш Есүсийнх өөрийнх нь байх ёстой. Тэгэхээр одоо яаж вэ? Тэрүүн тахилчийн ажил 100% бүрэн ажиллагаандаа орж जैन яг Бурхны төлөвлөсний дагуу болж जैन Бурхан ямар тахилчийг хүсэж ирсэн яг тэр тахилчаа гаргаад авчиж байгаа. Тэгэхээр Бурхны хаанчлалын хаан Есүс Христос бид нар түүний тахилч нар мөн. Тийм л учраас Бурханаар Мелхизедекийн хэрмийн дагуу хагуу тэргүүн тахилч болж Есүс Христ өргөмжлөгдсөн юм а. Одоо тэгвэл цөмрө 4-р бүлгийн сүүлийн хэсгийг харъя. Иймээс Тэнгэрт заларсан аавгаа тэргүүн тахилж болох Бурхны хүү Есүс бидэнд байгаа учраас өөрсдийн хүлээн зөвшөөрдөг итгэлээ бат баримтлал ямар итгэлийг яриад байгаа яг миний сая ярьдаг та сая миний ярьдагт би итгэдэг шиг итгэдэг байхаа гэж би найдаж байна. Яг энэ итгэлийг агуу тэргүүн тахилж болоход бүх талаараа Есүс Христ шаардлагатай бүхнийг хийсэн, шаардлаганд тэнцсэн. Одоо биднэрт ямар ч өөр илүү дутуу тийм тахилж хэрэггүй. Мөнхөд оршдог. Зуучилдаг. Аврагч нь болдог, авралынх нь үндэс болдог. Агуу тэргүүн тахилж. Гэхдээ Левийн овгоос биш. Хинч газар дэлхий дээр Левийн овгийнх гэж өөрөөрөө сайрхах ирэхгүй. Харин Мелхизедекийн хэрэгмийн дагуу Мелхизедекийн хэрэгмтэй яг адилханаар одоо адилхан тэр цолыг хүртсэн хамгийн дээд нэгний аавгаа тэргүүн тахилж болох Есүс Христ одоо гарч ирж байгаа. Хэрвээ ийм тэргүүн тахилж бидэнд байгаа бол одоо бид нар яах ёстой гэж энэ чинь хийж штэ. Бага учраас итгэлээ бат баримтлая. Ямар ч үед бид нар итгэлээ бат баримтлая. Ром номон дээр хэлсэнчлэн заримдаа бид нар одоо найдаж хүлээсээр ядардаг юм а. Ром номын 8-ын одоо 28 баха. Бид нар хүлээсээр ядардаг аа. Гэвч ариун сүнс надтай хамт байдаг учраас хинч тантай ариун сүнс шиг хамт байж чадахгүй. Эхнэр чинь нөхөр чинь хамгийн ойрын хинчин ч бай. Харин ариун сүнс тантай байнга хамт байдаг. Тэгэхээр биднийг сулдаад ирэхэд бид нар ядраад эхлэхэд ариун сүнс бидэнтэй хамт байж бидний бүх яолоныг, бидний бүх шаналлыг, бидний бүх нулимсуудыг нийлүүлж агаад залбирлыг бүтээгээд эцэг рүү хандан бүр давуулан зуучлан залбирдаг юм а гэж байгаа штэ. Тэгээд ийм тэргүүн тахилж биднэрт байгаа учраас цаашгаа харъя. Энэ агуу тэргүүн тахилж бол бидний одоо би энэ англи библ дээрээс харж байна л да. Англи библ дээр бүр юу гэж хэлсэн бэ гэхээр бидэнд байгаа агуу тэргүүн тахилж бол бүр одоо тэ бидний амьдардаг бодит орчин огт мэддэггүй нэгэн биш. Миний бичиж тэмдэглэснээр харъя. Огт тийм одоо тийм тасарсан тийм одоо тийм тахилж биш. Биднийг ойлгодгүй тахилж биш. Яад л тэр хүний биеэр бидний дунд амьдарч ирсэн. Бидний туулж байгаа, бидний туулсан, бидний шалгагддаг, соригддаг гэдгийг тэр бүгдийг мэднэ. Тэр яад гэвэл бас яг бидэн шиг адилхан шалгуураар орж, адилхан соригдож, адилхан хүний амьдралаар амьдарч ирсэн ч гэсэн огтхонч гим үйлдэггүй юм а.
Энэ чинь түүнийг дахиж болох хамгийн том үзүүлэлт байгаа. Яг л гимгүү цус урсах хэрэгтэй байсан шүү дээ. Тэгжээж гим нүглийн төлөөс төлөгдөх хэрэгтэй байсан. Тэр бол тийм тэргүүн агуу тэргүүн тахилч юм. Тэр биднийг ойлгоно. Би одоо өөрийнхөө агуу тэргүүн тахилчийг, таны агуу тэргүүн тахилчийг л одоо тайлбарлаад ядаад байна л да. Та бидний сул дорой байдгийг тэр ойлгоно. Та биднийг хүний бие дотор хязгаарлагддаг гэдгийг тэр ойлгоно. Та биднийг бүх зүйлийг мэдэхгүй, мэдэх боломжгүй, мэдэх чадваргүй гэдгийг тэр ойлгоно. Бид нар ч гэсэндээ айдаг гэдгийг тэр ойлгоно. Тэр чинь бүр хүний амьдралаас тасарсан биш. Тэр чинь бүр бидний дотор ирээд бүр амьдрсан. Тэгтээ тэр гим нүгэл ерөөс үйлдэг. Биднээс ялгаатай. Тийм учраас тэр тэргүүн дахиж одоо биднийг хүлээж байна. Синтийн ингэж юм ста. Цөмөөр бид хэрэгцээтэй цагт туслах нэгүүлсийг олон өршөөлийг хүлээн авахын тулд нэгүүлсийн хаан ширээнд итгэлтэйгээр ойртон очив. Гэхдээ ийм л агуу тэргүүн дахиж байгаа учраас бид нар түүн рүү шууд гүйж очив. Ямар ч үед та бит хоёрт гүүгээд очих нэгэн байгаа. Хүн рүү очих гэж бити яар. Би энийг хүнд ярих уу? Би яаж зовлонгоо хүнд хэлэх үү? Йоо за бушуун пастордуул ярид одоо өөр надад арга. Эхлээд Христ рүүгүү. Яг л тийм агуу тэргүүн дахиж бидэнд байна штэ. Намайг ойлгоно тэр чинь. Тэгэхээр түүн лөө нэгүүлсийн хаан ширээ гэдэг чи одоо юу хэлээд байна гэхээр зэрэг тэнд яг хэрэгтэй цагт нь надад хэрэгтэй байгаа тэр нэг тусламжийг өгч чадах тэр хаан синти гэдэг чинь яадаг газар юм бэ гэхээр Бурхны хэмжээшгүй хязгааргүй нэгүсэл ажиллаж байдаг тэр газар байдаг байхгүй юу? Одоо энд яригадаад байгаа синти маань та тайлбар библийг ч гэсэн уншаад үзээрэй. Бурхны синти гэгээд ирэхээр бид нар нэх мэддэг юм шиг юу ч мэдгүй юм байж мэддэг юм шиг бид нар бодоод идэг байхгүй юу? Тэгэхээр энд яг ямар синти гэж биднэрт хэлхийг хүсэж байна вэ гэхээр тэр синти рүү гүгээд оч. Тэр синти чинь байна штэ. Хязгааргүй таалал байж байгаа. Та тэрийг яагаад нусаа гоожуудаад очсон ч гэл таална. Хөлөө чирээд очсон ч гэл таална. Бүр мөлхөөд очсон ч гэл таална. Ерөөсөө тааллаар бясахч байдаг тийм синти байх нь штэ. Тэгээ бид нэр очиод авраарай өста би чинь босгоо байлаа шүү. Ээдээ надтай туслаарай гэхэд нөгөө тэргүүн агуу тэргүүн тахилч маань тэнд надад өгөх тусламжаа бариад надад хэрэгтэй байгаа нэгүүлсийг атгаад ингээд өгөх гээд бүр бэлдээ зогсож байдаг. Энэ зургийг бид нар харчмаар байна л да. Тэгвэл би ингээд яваад оронгот хүүе яаваа чи минь юу болов ализаа суу наашгаа яасан ийсэн цаа нэг сайхан яриадах гэхгүй. Тэр намайг зүгээр дахиад ороход тэр угаасаа мэдж байгаа байхгүй юу? Тусламжаа барьсан. Өршөөл инрэл нэгүүлсээ барьсан. Бид нар чи яагаад гэвэл бид нар түүний тэр хязгааргүй таал руу дахиж орохдоо тэр биднийг үнэхээр өршөөж нэгүүлсэн байхыг хүснэ гэжтэй ер нь бол. Тэгээд тэр биднийг дахиад ороход яг хэрэгтэй юм байна өгөх гэж зогсож байдаг. Бид нар орлоо. Бид нар яг цагтаа яг хэрэгтэй байгаа тусламжаа бас яг хэрэгтэй байгаа өршөөл уучлалыг бүгдийг хүлээж авдаг байгаа байхгүй. Тэгэхээр агуу тэргүүн дахилж бол бүр үнэхээр тасархай. Есүс Христ одоо тэр азар дэлхий дээр амьдарч байсан тэр үхэл дахин амьлалт тэр бүх зүйлээрээ агуу тэргүү тахилчийн шалгуурт бүрэн тэнцсэн. Тэгэл болоо биш. Мөнх аврал хүнд хэрэгтэй юм. Тэр бүх хүнд авралыг өгөхөөр авралын үндэс нь гэж байна шүү дээ. Авралыг өгөхөөр
агуу тэрүүн тахилчийнхаа байр суурин дээр бүр өгөхгүйд ингээд бүр одоо ингээд зогсож шít хүлээгээд ямар гоё та хэрэг танд ингээд хин нэгэн хүн ямар та одоо хин нэгэн хүнээс тусламжгүйгээд гуйгаад ингээд одоо уцаар яри одоо тий отгоо надад чиний тусламж хэрэгтэй тэглгүй яах юм бэ та хүрээ дээр би бүр танд яг би хэрэгтэй байгаад байна гэдгийг бүр мэдрээд ийсэн та ийм үг сонсоод ямар гоё вэ яана тийм үү ямар гоё юм бэ отгоо дээр яваад очиод би баг яана отгоо чи надад ингэж тусаач гэх тийм баха би бүр танд хэрэгтэй гэж мэдээд бүр бэлтцэн байсан гэж гаргаад ирүүл яах вэ тэгвэл тэр тусмаа агуу тэрүүн тахилч тэр бидний шаналлыг бидний лөө цогсоож лөөгөө дайрж байгаа тэр буруутгалуудыг тэрэнд нь би ядарж байгааг цаашаа явах тэнхээ хэрэгтэй байгааг эсвэл одоо тий хин нэгэн өвчтөе нэгнийхээ төлөө залбираа тэр хүнд эдгэрэл хэрэгтэй байна гэд гүүгээд очиж байгааг эсвэл одоо архинд донтцсон хүүг минь та авраач гэд түүн рүү гүүж очивол өгөх гээд ингээ бэлдээ зогсож шít өршөөж уучлахад ч бэлэн чөлөөлөхөд ч бэлэн эдгээхэд ч бэлэн одоо ямар л тус гэтээ бүр яг цагтаа гэж байгаа байхгүй тусламж нь яг цагтаа надад өгөгдсөн байхын тулд тэр ингээ барай зогсож байдаг гэж байгаа байхгүй тэр энэ бид нарын 4-р бүлгийн сүүл хэсгийг бол бас яг энэ 5-р бүлэгтэйгээ холбож ойлгох хэрэгтэй. За одоо 6-р бүлэг рүү оръё хэвээр. 6-р бүлэг дээр би бас айгүй чухал зүйлийг бас олж мэдчихвөө да гэж одоо би их олж урахад байгаа шүү дээ. 6-р бүлэг их тийм эвгүй бас тийм их тийм аймаарч юм шиг одоо тийм юмны тухай ярьдгийг. Энийг хэвлээ ойлгоё. Тиймээс Христийн тухай анхдагч ойлголтуудыг орхиж төлөвшөлт рүү тэмүүлцгээе. Бүхэлдээ төлөвшөлтийн тухай ярьж байгаа энэ бүлэг. Төлөвшөлт, бор хоол. Ингэхдээ өгсөн үйлс гимшлийн болон бурханд итгэх итгэлийн баптизм, гар тавих тухай, хөстэй самлуулагдах болон мөнх шийтгэлийн тухай дахин яриад байхаа зогсооё. Хэрэг бурхан энийг хий гэвэл цөмөрөө энэ тухай ярьцгаая. Учир нь нэгэнтээ гэгэрүүлэгдсэн бөгөөд Тэнгэрлэг бэлгийг нь амссан, ариун сүнсний хуваалцагч болсон. Бурханы үгийн сайн болоод хүч чадлыг нь биеэрээ туулсан. Ирэх үеийн хүчүүдийг амталсан. Тэгсэн мөртлөө дараа нь завхаарсан хүмүүс дахин шинжлэгдэж гимших боломжгүй. Учир нь тэд өөрсдөө Бурханы хүүг дахин цовдолж илэрхий гутамшиг болгодог ажээ. Учир нь за энэ хүртэл цөмөр хараа энэ одоо юу вэ? Яасан ийс нөгөө хязгааргүй одоо уучлал өршөөлт хайш гаалга болж одвоо. Тэгээ би яах вэ? Хэр чинээгээрээ бас яг энийг ойлгох гэж оролдлоо. Би хэд хэдэн орчуулгуудыг харсан. Тэгээд энд одоо ингэж хэлж байна л да. Та нар одоо төлөвшөө. Тэгээд энэ Христийг эзнээ болгож хүлээж авсан хүмүүсийн одоо хүлээж авдаг зүйлсүүдийг одоо дурдж байна л да. Энд юу гэж хэлсэн бэ гэхээр та нар нэгэнт гэрлийг харсан. Есүс Христийг хэлж штэ. Есүс Христ бол гэрэл. Та нар нэгэнт одоо хизээч амьдралдаа харж байгаагүй тэр гэрэл гэгээг харсан. Тэгээд та нар Тэнгэр ямар амттай байдгийг амталж үзсэн. Та нар ариун сүнсний ажлын нэг хэсэг нь болж исэн. Та нар бүр бичлэн Бурханы үгийн ямар сайн болохыг нь туулж мэдсэн. Хүч чадалтай юм байна гэдгийг нь Бурханы үгийн амт болоод Бурханы үгийн сайн болоод хүч чадлыг нь та нар биеэрээ туулж мэдсэн. Тэгээд ямар хүчтэйгээр бидэн дээр ажилдгийг нь ч мэдсэн. Тэгээд та нар ирэх үеийн хүчийг амссан.
Ирэх үе гэдэг чи одоо бидний Христтэй хамт хаанчлах 1000 жилийн хаанчлалыг ярьж байгаа гэж би итгэдэг. Бид нар хараахан тэр үе ирсэн байгааг хараагүй ч гэсэндээ тэр үед явагдах зүйлсүүдийг бид нар Бурхан бидэнд амтлуулдаг шүү дээ. Амтлагаа болгож өгдөг шүү дээ. Хэрэг та нар ингэчээд одоо итгэлээсээ буцах юм бол завхааруул гэдэг чинь итгэлээсээ гажвал, итгэлээсээ буцвал, нуруугаа эргүүлвэл, нүрээ буруулвал дахиж гимшлэр шинчлэгдэх боломжгүй гэж хэлсэн ба. Шинчлэгдэх боломжгүй. Цөмөр ойлгомжтой, илүү ойлгомжтой болгохын тулд Искариотын Юдасыг бодъё. Искариотын Юдас өөрийгөө дуудаагүй. Есүс түүнийг дуудсан. Миний дагалдагч болоо гэж. За, яаж түүнийг дуудсан талаар Библиэлд байдгүй. Гэхдээ Есүс дараад нь сүүлчийн завг дээр хэлдэг ш. Та нар биш би дуудсан юм аа. Би та нарыг дуудсан гэж. Тэгээд Искариотын Юдаст Бурхан Есүс Христ бүр онцгой үүрэг даалгавар хүртэл өгсөн. Юдас ч өөрийн гэсэн үйлчлэлтэй байсан. Тэр одоо тийм Христийн аялын явцад хэрэглэх бүхэл санхүү мөнгийг нь хатгадаг байсан. Тэгээ зогсохгүй. Юдас илгээлтэнд явж байсан. Юдас Есүс Христийг номлож байсан. Өвчтэй хүн дээр гар тавихад итгэрч байлаа. Тэд нар миний сая яриад байгаа бүх зүйлүүдийг Юдас амталсан, амссан, туулсан. Есүс Христ үгээрээ хүнийг чөлөөлж, үгээрээ хүнийг өршөөж, үгээрээ хүнийг эдгээж, үгээрээ хүнийг дахин амьлуулж байгааг Юдас хоёр нүдээрээ харсан. Христтэй хамт нэг тогооноос хоол идэж байлаа. Гэхдээ тэр яагаад ч юм түүнийг 30 мөнгөн зоосоор бодлогдсон. Тэгээд тэр энэ гим нүглээ даагаагүй, өөрийгөө боож алсан. Тэгэхээр би тэгээ цааш нь уншия. Яагаад ийм юм болдсон болоо гэж бид нар бодож болно. Би хариулт нь бол дараагийнх дээр байгаа гэж итгэдэг байна. Энэ хүмүүс Христийг дахин цовдлдог гэж шүү дээ. Есүс Христ нэг л удаа нэг мөсөн дахиж давтагдахааргүй өөрийнхөө биеийг өргөл болгож өргөсөн. Харин бид нар түүний үг ямар сайн болохыг мэддэг. Миний амьдралд хамгийн сайнаар ажилдгийг мэддэг. Тэр үгний улмаас би түүнийг таньж мэддэг гэдгээ мэддэг. Түүний үгийн хүч чадлыг би мэддэг. Түүний үг эдгээдэг, түүний үг авардаг, түүний үг бүр ямар гайхалтай зүйлсүүдийг бүтээдгийг би мэддэг. Би ариун сүнстэй хамт амьдарч ажилдаг. Гэсэн хэрнээл түүнээс уралцсан. Яагаад дахин шинчлэгдэх боломжгүй байна вэ гэхээр тэд нар түүнээс урвахтаа Христийг дахиад загалмай дээр хатчихж байгаа байхгүй юу? Дахиад Христ буруутан болчихж шүү дээ, ойлгож байна уу? Дахиад Христ буруутан болцсон. Чадалгүй болцсон. Та тийм биш юм байна. Та агуу тэрүүн тахилч биш. Та хин ч биш. Та зүгээр загалмай цовдлогдож өгөх зохистой нэрнэ. Ингээд дахиад одоо Христийг хин ч биш болгоод цовдлчихж байгаа байхгүй юу? Гэтэ Христ нэг л удаа хин ч биш болж цовдлогдохдоо одоо тэр л хүнийг аврахын тулд цовдлогдсон ш. Ямар ч гим өршөөлийг хүртэхэд Христийн цус хангалттай. Ямар ч гим бүр ямар аймаар мангас чанартай хүн байсан ч хүн Христийг хүлээж авах юм бол тэгэл тэр хүн шинэ бүтээл гүйцээ. Энэ ерөөсө тэр хүний хэн байсан чи та бидний ямар яасан хийснээс хамаарахгүй ажилдаг. Энэ Христийн өөрийнх нь загалмай ажил. Харин ариун сүнсийг нь хүлээж аваад ариун сүнсний хүчийг хуваалцаад Бурхны зан чанар, мөн чанар, шинж чанарыг бүр мэдрээд туулаад амьдрал дээр нь хамаг сайн сайхныг нь хүртэж явж яснаа.
Түүнээс нүүр буруулах юм бол энэ нь Христийг яг дахиад өөртөө цовдлж байгаатай дүүцгүйц ажиллагаа болоод байна л да. Дахиад Христийг одоо Христийн урсан цус хангалтгүй болчихлоо шүү дээ. Хангалтгүй. Тийм их юмыг өөр дээр нь бурхан асгаж явахд авсан мөртлөө. Би бол ингэж ойлгож байна энийг. Энэ бол тоглоом огтлоосоо биш юм байна. Огтонч биш юм байна. Бурханы загалмай дээр хийсэн бүх ажлыг хүчингүй болгож байна. Дахиад эхлүүлэх гэдэг шүү дээ. Тэр юм боломжгүй. Есүс Христ дахин өөрийгөө цовдлохгүй шүү дээ. Тэр нэг л удаа нэг мөсөн энийг хийсэн. За, илэрхий гутам шиг болгодог. Есүс Христийг илэрхий гутам шиг болгож байна. Хүмүүст ч гэсэн ялгаа авахгүй. Итгэдэг, биширдэг, шүтдэг Бурханаа. Өөрийнх нь амьдрал дээр хамгийн сайн зүйлсүүдийг хийж өгчээсэн тэр Бурханаа. Түүнээс урагснараа үгүйсгэж байгаа байхгүй. Юудаас яг л тэгсэн шүү дээ. Энэ зүгээр 30 мөнгөн зоосны төлөөсийн чинээний зүгээр нэг хүн. Тэгтээ яг гимгүүлтэй өөр хин гимгүү хүн. Үүний Бурханы хүү. Тэгээд тэр Юдасыг уран гэдгийг мэдчихсэн ч тэр эрх мэдлээ хуваалцчихсан шүү дээ. Тэр эрх мэдлээр нь хийжсэн бүх зүйлээ Юдасууд тэг болгоо ичиж байгаа байхгүй бүр. Тэгээд тэр эцэсний яасан бэхээр амиа оруулж өгсөн. За дараа нь харъя. Дараа нь завхаарсан хүмүүс дахин шинжлэхдэх боломжгүй. За 7. Учир нь өөр дээр нь үргэлж асгарах энэ айгүй чухал шүү манайхаа. Яагаад гівгэнд ийм яриад унах болов? Учир нь өөр дээр нь үргэлж асгарах бороог уудаг. Өөрийг нь эдлэгсдэд ашигтай тижээлийг ургуулдаг. Өөрийн орчуулган дээр бүр өөрийг нь эдлэгсдэд суван янз бүрийн амттай хүнсний ногоог ургуулж өгдөг. Тийм газар нь Бурханаас өрөөлийг авдимаа харин тэр газар хогийн ургамлууд болоод хазгаануудыг тууштай ургуулад байвал гэж байгаа. Тууштай ургуулад байвал хэрэггүй болж хараад ойртон шатаагддаг юм а гэж. Энэ л яг түлхүүр гэж юу бодод. Одоо нөгөө Бурхны үгийн сайн сайхан хийгээд хүч чадлыг нь амссан, ариун сүнсийг хуваалцаж байсан, гайхамшгуудыг нь харж байсан, одоо тэр ирэх үеийн хүч чадлыг багч болов амьдрал дээрээ үзэж байсан тэр хүн яагаад түүнээс урвж гэнэ үү? Яагаад гэдэг чинь хамаг юм чинь энэ зүрх сэтгэлийн чинь дотоод төлөв байдалтай холбоотой болж эхлэв байгаа. Санаатайгаар хогийн ургамлуудыг ургуулдаг. Өөрөөр хэлбэл одоо хүний зүрх сэтгэл дотор байдаг зүйлсүүдийг Есүс Христ хэлдэг штэ. Завхаарл, за хормоо, санаа, үл уучлал одоо юу гэдгийг хорсол одоо гомдол. Тэр ч байтугай өөрөө өөрийгөө голох, буруутгах. Энэ бүх зүйл чинь бидний зүрхэн дотор ургадаг хог хийнд ч хэрэггүй, надад ч хэрэггүй, хүнд ч хэрэггүй, Бурхан тэр тусмаа хэрэггүй. Тийм учраас Бурхан бидний зүрх сэтгэл дотор ороод шин тижээлтэй хөрс болох гэж бидний зүрхэнд ажилдаг. Үг нь ч гэсэн бидний зүрхэн дотор тэр л хүч чадлаараа ажилдаг. Гэтэл санаатайгаар энийг бүр дотроо байлгах гэж бүр хүснэ гэсэн. Санаатайгаар, тууштайгаар гэсэн. Тууштайгаар халгаа хогийн ургамал ургуулад байх юм бол эцэстээ шатаагдана гэсэн. Тэгэхээр хүн та бид нар бол яхахгүй зүрх сэтгэлээ бүр туйлын хянамгай авч явах хэрэгтэй. Ариун сүнс бол ер нь их найдвартай шүү дээ. Би танд нэг юм хэлье. Бурхан бид нарыг өдөр болгон бидэнтэй тулдаг. Одоо тулж ажилдаг гэх юм уу? Өдөр болгон тэр биднийг хүмүүжүүлэх ажлаа хийдэг. Үүний нэг тал нь юу вэ гэхээр миний зүрх сэтгэлийн талаар тэр надад харуулж өгдөг, хэлж өгдөг. Чиний зүрх сэтгэл ийм байна. Ийм байна гэж хэлж байгаа нь би тууштай энэ бохир зүйлийг ургуулад байх юм уу? Эсвэл та энийг аваад хаяач гэж түүний өмнө өгдөг сүгдэн гуйх юм. Би энийг ургуулмаар байна.
Би тийм сайн сайхны чинь ууж, үгийн хүч чадал дотор чинь асгаж, ариун сүнсийг хуваалцаж байснаа. Би ийм хогийн ургамлуудаас болоод би шатаагдах хүртэл хараагдсан газар болмооргүй байна. Ариун сүнс бидэнд одоо бидний дотор амьдардаг маш том шалтгаан бол бидний хүүгийн дүр төрхтэй адилхан болохоос биш. Ариун сүнс тэгж хүсээд идэв. Бидний хүү агуу тэрүүн тахилч Бурхны хүү Есүс Христийн дүр төрхөөр өдөр бүр шинчлэгдэх ажлыг ариун сүнс бидний дотор хийж байхад би нөгөө талд нь тууштайгаар зүрхэн дотор байгаа хорон мууга бөөцөлөл, хорон мууга ургуулад, хорон мууга бүр улам технологижуулаад, хорон мууга бүр улам ихэвт итгээл юу ч хийхгүй. Ингээ байгаад ах юм бол бид нар түүнээс тасардаг байх юм л дээ. Тэр түлхүүр нь бол би яг энэ зүрхний нөхцөл байдал юм болоо да гэж би одоо харж байгаа юм. Маш чухал. Тэгээд ер нь бол энэ хогийн ургамлууд чинь угаасаа хаасайг ургадгийн тийм муу тариачин байгаад байгаа учраас талбайд нургаад байгаа юм биш. Угаасаа хогийн ургамал бол тариан талбай, ногоон талбай хаасайг заавал ургадаг байхгүй юу? Зүгээр тэрийг тастаж авч хаях уу эсвэл тэгээд зүгээр ингээд юу ч хийхгүй орхичих зүгээр ингээд одоо эсвэл бурханд та түүчих гэдэг ингээд хайчихъя л да. Гэтэл түүх нь миний ажил. Өөрөөр хэлбэл ариун сүнс надтай хамтарч ажиллана. Ийм юм байна сувдаа, ийм амар ийм хогийн мөртлөө хортой ургамал зүрхэн чинь байна. Би авчихуу. Тэгээ та авч хаяач. За тэгвэл авч хаяхын тулд би тодорхой процессуудаар авч орлоо шүү. Аваад ор. Тэгээд тэр биднэрсийг үйл явдал, нөхцөл байдал, харилцаануудаар дагуулж оруулж явуулж явахдаа тэр хогийн ургамлуудыг бидний зүрх сэтгэлээс авч хаяна. Бид нар өвдөн, уйлна, зүхтаах гэж оролдоно, бултах гэж оролдоно, тэгээд бууж өгнө. Бид нар ингээд цэвэршүүлэгдээд яваад байдаг. Тэгээ бид нар явандаа яах вэ гэхээр бидний зүрх сэтгэл маань дээрээс ирж байгаа үгийн хур бороог ууж чаддаг. Тэгээд үр жимс ургуулж чаддаг. Ариун сүнсний үр жимс бүр ургадаг. Тийм шин тижээлтэй зүрх сэтгэлтэй болох нь. Бурхнаас өрөөл авдаг. За шатаагдаж устдаг. За хайрт хүмүүс минь ээ хэдийгээр бид ийхүү ярьж байгаа ч гэсэн одоо маш амар зүйл ярьж шүү дээ. Одоо еврейчүүдэд хандаж ярьж байгаа л да та нар Есүс Христэд итгэсэн. Есүс Христ бол Левийн удмын Аароны үр удмаас гарч ирсэн тахилч биш. Энэ бол Мелхизедекийн хэрмийн дагуу гарч ирсэн агуу тэргүүн тахилч. Та нар тэр агуу тэргүүн тахилч руугаа гүйж очих ёстой. Тэгэхгүй бол ийм амар зүйл болох хэдий ч би та нарт илүү сайн зүйлийг буюу авралыг дагалддаг зүйлсийн талаар ярихдаа бат итгэлтэй байна. Илүү дээр зам үргэлж байна л гэсэн үг. Бурхан бол та нарын ариун хүмүүст үйлчилсэн бөгөөд одоо ч үйлчлэн байгаагаараа өөрийнх нь нэрийн төлөөх та нарын үйл хэргийг болон хайрыг тань мартахаар шудрах бус бишээ. Энэ хандаж утсан хэсэг бүлэг еврей хүмүүс бол одоо бусад итгэгч нарт маш их тусалдаг. Одоо өргөл мөргөлөөрөө ямар нэгэн тусламж дэмжлэгээрээ тусалдаг ийм хүмүүс байсан юм шиг байгаад байгаа юм. Тийм учраас зохиогч хэлж шít. Та нар үнэхээр бусдад харамгүй тусалдаг. Та нар бусдын төлөө гэж бүр ингэж хайраар ханддгийг чинь бурхан мартахгүй. Бурхан тийм шудраг биш юм аа гэж. Харин бид нар юу хүсэж байна гэхээр та нарын хүн нэг бүр найдварын бүрэн баталгааны төлөө эцсээ хүртэл адилхан хүчин чармаалт гарган хойрог байлгүй харин итгэл ба төвчээрээр амлалтуудыг өвлөдөг хүмүүсийг дуурайгаач. Би энийг ерөөсөн англи хэлээр уншмаар байна. Монгол хэлээр нэг тийм сайхан хэлсэн. Англи хэлээр ингэж хэлсэн. Ингэж хэлж байгаа. Одоо нөгөө түрүүн тийм хөрс бол хараалд ойртож шатаагдаж устна гэж хэлсэн шүү дээ. Тэгэнгүүтээ араас нь зохиолч ингэж бичиж байгаа. Тэр захиаг бичиж байгаа хүн.
Та нарт ийм зүйл болохгүй гэдэгт би бат итгэлтэй байна. Харин ч би илүү зүйлсийг та нарын талаар бодож байна. Авралын зүйлсийг гэж хэлж байгаа байхгүй юу? Бурхан юу ч үл анзаарж орхидог бурхан биш ээ. Тэрээр та нарын бусдад харуулж байгаа тусламжийг хардаг, маш сайн хардаг. Та нарын та нарын хайрыг тэр харж байгаа. Бусад гүн хэрэгцээтэй байгаа Христэд итгэгч нарт тусалж байгааг чинь тэр харж байгаа. Тэгээ та нар ч мөн тусалсаар байгаа. Тийм болохоор би яг та нарын хүн нэг бүр яг ингэж хийдэгшгэ. Энэ л ирчээрээ, энэ л хүчээрээ авралтай холбоотой зүйлээ дуусгаасай гэж би хүсэж байна. Энэ би та нарт еврей номыг эхэлж байхдаа хэлжсэн еврейчүүдэд хандаж бичсэн учраас еврей гэдэг нэртэй. Тэгээ еврей Христэд итгэгч нар болохоор Мосегийн хуулиас татгалзаад Есүс Христийг аврагчаа болгож хүлээгээд авцсан. Гэхдээ тэд нар тэр үед өрнжсэн хавчлагын улмаас тэд нар ер нь буцаад Мосегийн хууль руу очдог ч юм билүү гэд эргэлзээнд давтаж байсан. Яг тэр экзэгтэй үед энэ загтал бичигдсэн гэж тайлбар Библиэлд чинь байж байгаа. Тэгээд тэд нар яг ингээ эргэлзээтэй тэнгэрлзээтэй байгаа үед нь энэ хүн агуу тэргүүн тахилчиг тэд нар тайлбарлаж өгсөн. Та нар ямар сайн байгаа, бусдад та нар ямар харамгүй тусалдаг, гүн хэрэгцээтэй байгаа христчингүүдэд тусалдаг. Та нарын өглөгч байдал, та нарын тэр их хайрын эрчтэй хөдөлгөөнийг бурхан хардаг бөгөөд хизээч тэр хоосон өнгөрөхгүй маа. Тэгвэл яг энэ зүтгэлээрээ та нар хүлээж авсан авралаа бүрэн гүйцэд болгооч. Эргэлзэж тэнгэрлзэж замаасаа гажих биш. Замаасаа гажихын аюулыг бас урт талд нь хэлээд өглөө шүү. Замаасаа гажихгүйгээр, итгэлээсээ урахгүйгээр, Христээс нүүр буруулахгүйгээр замаа мөшгөөд авралаа бүрэн гүйцэлдүүлээсээ дуусгаасаа гэж би үнэхээр хүсэж байна. Яг энэ бусдын төлөө үйлчилж байгаа энэ үйлчлэх зүрх сэтгэл, энэ хайр, энэ өглөгч байдал, энэ бүхнээ та нар хадгалсан ирчээрээ авралаа бүрэн дуусгаасаа гэж би хүсэж байна гэж хэлж байгаа юм. Арай илүү ойлгомжтой л гэж та нарт хэлж байгаа шүү. Тийм учраас та нар битгий нурмаа, битгий хөлөөчөр, битгий толгоогоо ганцгал, битгий доош ширт. Англи орчуулга бол үнэхээр гайхалтай л да. Битгий доош ширтээ. Харин бусдаасаа жишээ ав. Энээс жишээ авах вэ гэхээр итгэлээрээ бүр эзэнд өөрийгөө зориулж байгаа. Өөрсдөд нь амлагдсан бүхнийг авахаар санаа шулуудан алхаж байгаа тэр хүмүүсийг даган дуурай гэж байгаа байхгүй юу? Даган дуурай. Монгол Библиэлд бол хэлсэн байна л да. Итгэл ба төвчээрээр амлалтуудыг өгдөг хүмүүсийг дуурай гэсэд байцгаа гэж. Өөрөөр хэлбэл та нарт загвар байгаа штеп. Тэр загвар хүмүүсээ дуурайгаач. Тэр загвар хүмүүсээ хараач. Тэр загвар хүмүүсээ дагаач. Тэр хүмүүсээс үлгэр дуурай аваад урагшаага эхлүүлсэн энэ шинэ итгэл. Энэ агуу тэргүүн тахилч Есүс Христэд итгэлээ бүрэн гүйцэд болгооч гэж тэднийг ятгаж байгаа юм л да. Бурхан өөрөө агуу гайхалтай. Үргэлжил биднэрт тийм загваруудыг байн гаргаж өгсөн. Нэрэл биднэрт Джонатан Дэвид, Түндэ Бакрэ, Филипп Пастор гэдэг үлгэр байгаагүй бол харах загвар байхгүй бол бас хэцүү шүү дээ. Гэтэл биднэрт загварууд байгаа. Агуу тэргүүн тахилч Есүс Христ. Тэгээ бидний газар дэлхий дээр дагаж дуурай, үлгэр жишээ аав, хар, даг гэд өгцөн эцгүүд байна. Удирдагч нар бидэнд байна. Гэж ятгаж байна. Учир нь бурхан Авраамд энэ зөвхөн хойрог гэдэг төр хараад идэх үү. Ингэж шүү дээ. Бити хайраг бай гэж. Бид нар хэрвээ зүрх сэтгэл дотор
болоод байгаа юмыг ариун сүнс харуулад ах чинь юу ч хийхгүй байх юм бол энэ чинь хойрог байдал. Болох байлгүй дээ. Бурхан тэртээ дөрөв бүтээж байгаа гэсэн. Зүгээр бурхан хүний зүрхийг бүтээнэ гэдэг нь та битээр амарч хөвтөл бурхан ажиллана гэсэн үг биш. Хамтдаа ажиллана гэсэн үг шүү дээ. Гэтэл зарим маань зүгээр орхичдаг ингээд зүгээр ингээд амьдрал ахуйгаа хөөгөөл ингээд өдөр тутмын гэр орныхаа ажилд ингээд автаад ингээд явдаг. Гэтэл эн чинь бурхантай одоо нөхөрлж, бурхантай хамтарч, бурханы тэр одоо миний зүрхийг өөрчилж байгаа ажилд нь би бүр ингэж өөрийгөө тавьж өгж ингэж одоо итгэвтэй үйлдэл шүү дээ. Энд чи одоо зүгээр ингээд юу болоод шиг зүгээр гэл одоо би багхан шиг зүдэрж бурхан их ажиллах болтгой гэсэн ийм хандлагаар байж болохгүй л гэсэн үг л дээ. Хойрог битий бай. Итгэв зүтгэлтэй бай. Зүрх сэтгэлээ түнд дахин тавьж өг. Та дахин шалгаарай. Та ихэн Давидын дуул байдаг ш. Та бүр миний зүрхийг нэгжээрэй. Та бүр харуулаарай надад. Энд ч одоо бүр амар зөрөгтэй байгаа байхгүй. Харуулаарай. Та бүр цэвэршүүлээл байгаарай. Тэр хүн чинь бүр өөрөө тэр ажиллагаанд нь өөрийгөө бүр ингэж өгөөд байгаа байхгүй. Тэгээ бурхан харуулахад хамтарч ороод би энийг одоо үнэхээр тантай хамтарч зүйл дуусгахад бэлэн байна гэсэн тэр ирч хүчээрээ орж ирж байгаа байхгүй. За тэгээ цааш нь уншъя. Учир нь бурхан Авраамд амлалт өгөхдөө өөрөөсөө илүү нэгнээр тангаргалах боломжгүй байсан. Яг л өөрөөс нь агуу нэгэн гэж байхгүй юм чинь. Тэгэхээр бурхан өөрөөрөө тангаргалсан. Би үнэхээр чамайг өрөөх шиг болно. Би чамайг бүр үнэхээр үе түн болгож өсгөж үржүүлэх болно гэж хэлсэн. Тэгэхэд Авраам төвчээртэй хүлээснээрээ амлалтыг хүлээж авсан. 25 жил хүлээсний эцэст Исаак түүнд төрсөн. Тэгээд цаашаага үе түн болж хувирсан. Дэлхийн үндэстнүүд Авраамын улмаас өрөөгдсөн. Учир нь хүмүүс өөрсдөөсөө илүү агуу нэгнээр тангаргадаг бөгөөд тэрхүү андгай тэдний хувьд альва зөрчлийг төгсгөх баталгаа нь болдгоо. Тиймээс бурхан амлалтыг өвлөгчдөд өөрийнхөө зорилгын өөрчлөгдөшгүй байдлыг үзүүлэхийг хүсээд андгаа өгсөн. Өөрөөрөө тангараалсан. Өмнө маань тавигдсан найдварыг барьж авахаар хорогдох газар руу зүгтаагч бид бурханы хувьд худал айлдах боломжгүй хоёр өөрчлөгдөшгүй зүйлээр дамжуулан хүчтэй урам авахын тулд юм а. Энэхүү найдвар бидэнд сэтгэлийн зангуу мэт байдаг бөгөөд найдвартай ба хөдөлгөөнгүй мөн хөшиг дотор нэвтрэн ордог. Мелхизедекийн хэрэгмийн дагуу үрд тэргүүн дахилж болж бидний төлөө урд маань гүгч адил Есүс тийшээ орсон. За одоо энэ чи Монгол Библи тийм ч айхтар ойлгомжтой хэлж байна гэж би бодохгүй. Гэтэ яг цөмөр хэдүүлээ ингээд маш тодорхой ойлгомжтой болгоод хараад байна. Бурхан Авраамд амлалтаа өгсөн. Амлалт өөрийнх нь амьдрал дээр амьд байхад нь биелсэн байхын тулд Авраамд юу хэрэгтэй байсан бэ гэхээр төвчээр хэрэгтэй байсан. Авраам төвчсөн, төвчээртэйгээр хүлээсэн. Хүлээсэн учраас тэр амлалтын хүү болох Исаакийг хүлээж авсан бөгөөд Исаак Яаковаар дамжуулаад бүхэл бүтэн үндэстэн бий болсон. Тэр үндэстэн дотор Христ төрсөн. За ингээд цааш. Бурхан Авраамд амлалт өгөхдөө өөрөөрөө тангарсан. Яа гэвэл өөрөөс нь агуу нэгэн байхгүй. Тэгэхээр Бурханы бидэнд өгж байгаа амлалтын баталгаанд Бурхан өөрөө байдаг. Тэр өөрөөрөө баталдаг. Тэр өөрөө бидний баталгаа. Бурхан та бидний амьдралын баталгаа, амлалтынхаа баталгаа, амь насны баталгаа, эрүүл мэндийн баталгаа, бүх юмны баталгаа. Яа гэвэл тэр өөрөөрөө баталдаг байхгүй. Өөрөөрөө батлан даадаг. Батлан даагаад бидний зүрхэнд ариун сүнсийг барьцаа болгоод хийгээд өгсөн. Барьцаа болгоод. Бид нар итгэллэн алдаад эргэлзэх гээд ирэнгүүт энэ барьцаа болж өгөгдсөн ариун сүнс намайг дотроос нь ятгадаг. Бурхан ингэж хийж байгаа. Чи итгэсэн хിവэр. Тийм учраас биднээс гаднаас хэн нэгэн хүн ингэж одоо ятгахаас илүү ариун сүнс биднийг их ятгадаг байхгүй. Тийм учраас бид нар залбирах чадлагүй болоход хэн бидэнд тусалдаг юм? Ариун сүнс бидэнд тусалдаг. Тэр барьцаа болоод миний дотор өгчөд байгаа ариун сүнс чинь намайг сулдаж доройтох, эргэлзэн тэнгэлзэх эсвэл одоо яах байдгийг бүх цаг үед одоо миний дотроос
баталгаа өгч идэг байна шүү дээ. Үгүй. Бүх зүйл хүчинтэй хэвээрээ байгаа. Бид нар хаанчлын сайн мэдээг сонсоод одоо аваа удаан явж штэ. За мэдээж яг 20-30 жил болоогүй. Гэхдээ нэлээд 10 гаруй жил болчихлоо. Гэтэ бид нар юу эсийг үзэвдээ энэ зам дээр чинь. Юу эсийг үзэв, хичнээнчудаа болий, зүхтий гэж оролдов. Ер нь зарим маань болчих үзсэн. Гэтэ бид нар яагаад ч буцаал хүрээд ирдэг. Эргээл бид нар агуу тэргүүн тахирч өмнө очдог. Яагаад? Биднэрт найдвартай барьцаа зүрхэнд минь байж штэ, ариун сүнс. Бурхан биднийг зүгээр л тэнгэрээс хаяа нэг ятгачаал алга болчиход идэг биш байхгүй. Бүр байнгын ятгагчийг, байнгын зөвлөгчийг, байнгын өмгөөлөгчийг, байнгын сургагчийг, багшийг одоо сэтгэл зүйчийг, байнгын одоо биднийг урагш нь хөтэлдэг нэг бидний зүрхэнд хийгээд өгсөн баталгаажуул байцсан бүр. Тийм учраас бид нар түүний амлалтанд итгэдэг итгэлээсээ ухардаггүй. Бид нар түүний амлалтууд ч одоо бөө мэдээ гэж бодох үе бидэнд гардаг ч гэсэндээ ариун сүнс тэр даруй намайг синхруулж эхэлдэг. Хүнээр дамжуулдаг ч байна уу, миний дотроос ярьдаг ч байна уу, номлолоор дамжуулдаг ч байна уу, мэдгүй одоо хинээр ч дамжуулаад хамаагүй. Үгүйсөө чи над руу харсан хിവэрэ бай. Амлалтууд хүчнтэй байгаа шүү. Амлалтуудыг дэвчээртэй хүлээгээрэй. Чам дээр амлалтууд асгарах болноо. Чи Авраам шиг өрөөгдөх болноо. Тэр биднийг үргэлжлүүлэн ятгадгүйсэн бол бид нар ингэж удаан алхаж чадахгүй штэ. За тэгэхээр Бурхан өөрийнхөө амлалтын баталгаа олгоод ариун сүнсийг бидэнд барьцаа олгож өгсөн тасралтгүй үгээрээ биднийг баталгаажуулж байдаг. Түүний үг хизээч өөрчлөгдөж хувирахгүй юмаа гэдгийг бидэнд ятгаж өгч байдаг. Хувиршгүй гэдгийг. Тэгвэл одоо агуу тэргүүн дахиж юу хийсэн бэ гэхээр энэ 18-аас 20 дугаар эшлэлдэр байна. Бид нар одоо Бурхан бидэнд амлалтаа өгсөн. Бидний зүрхэнд ариун сүнс байна. Тэр ариун сүнс бидний дотроос тасралтгүй найдварыг төрүүлж идэг. Тэр найдварын улмаас бид нар эцгийн өрөөнд очиод аава та тэгж амлсан шүү дээ гэж бид нар хэлдэг. Гэхдээ бид нар ингэж хэлж чадсан байхын тулд хамгийн эхлээд хэн орсон бэ гэхээр агуу тэргүүн дахиж Иесус Христ биднээс төрүүлээд тийшээ орохдоо бид нар ороход нээлттэй байхын тулд бүх хаалтуудыг авч ирсэн. Тэр тухайл өгүүлээд байна. Есүс Христ өмнө маань гүйж ороод бүх хаалтуудыг авч ирсэн. Тийм учраас одоо бид нар араас нь гүйж орно. Ямар их давуу тал, ямар их ашиг бидэнд өгөгдсөн бэ? Одоо бид нар Бурхны нөгөө хэмжээшгүй тааллаар бэлхэж байгаа сентирийнх нь өмнө давхиж очоод Бурхан минь ингэж тэгээс гэж орилоод хашгицаад бид нар ч одоо ингэж гуугаад залбираад аавтайгаа ярилцаад агуу тэргүүн дахиачдын дал хизээний замыг гаргацсан. Дэлхий дээр амьдарч исэн Аарон ба Аароны удмын тахилч нараас юугаараа өөр вэ гэхээр Аарон ариунаас ариун газарт орохдоо маш их эрсдэлтэй ордог байсан. Үхчиж магадгүй хэрвээ тэр өчүүхэн болгоомжгүй байх юм бол. Тэгээд орохдоо хөшгөн заавал хаагдах ёстой байсан. Тэр хөшиг ерөөсөө нээлттэй байж болохгүй. Харин Есүс Христ яг л өөр хүн орчих вэ гэж штэ ойлгож байна уу? Агуу тэр үеийн тэргүүн дахиж хүртэл ариунаас ариун газар орохдоо үхэх магадлалтай юм бол тэргүүн дахилж биш хүн тийшээ орвол зүгээр ямар ч асуудалгүй үхэх байсан. Гэмтхэн Бурхны оршихуй зогсох боломжгүй байсан. Түүний ариун байдал биднийг шатаана. Үссэн хүсээгүй. Түүний ариун байдал гэдэг чинь одоо тийм амар бодиттой юм байна л да. Тэгэхээр Бурхан ариун хүнээ ариусгаад өөрийнхөө оршихуйд амьд байлгахын тулд Есүс Христийг өгсөн. Түүний цус намайг угаасан учраас би түүний оршихуйд шатаж өгөхгүйгээр амьд зогсоод байдаг. Есүс Христ намайг түүний оршихуйд оруулахын тулд тэр
хаалттай хинч орж болохгүй гэдэг хэсгийг нэг айцсан. Өөрийнхөө биеэр одоо тийшээ Христийг хүлээж авсан хэн боловч орох бүрэн боломжтой. Ийм замыг Есүс Христ нээж өгсөн. Энэ чинь нэштэй ариунаас ариун газар руу орох замыг тахилчл мэднэ, тахилчл нээн. Энд чинь нээлттэй хаалттай байхад нь газрын тахилч нар санаа тавьж исэн бол нээлттэй байхад нь Есүс Христ санаа тавьсан юм аа. Тэгээд тэр одоо ингээд хүн төрлөختний өмнө ариунаас ариун газар нээлттэй болсон. Гэхдээ хүн заавал Христээр дамжиж тэр газар руу орох боломжтой. Христийн урссан цус өргөсөн амьд итгэжээж хүн тийшээ орно. Бүх хүнд нээлттэй гэдэг нь хэн ч хамаагүй дуртай нь ороод байна гэсэн үг биш. Зарим хүмүүс итгэдэггүй, зарим хүмүүс тэгж ярьдаг. Би тэгтээ танай бурхан ч угаасаа залбирдаг штэ. Юу л болдоо. Мэдээж бурхан бол сонсдог л ах. Гэхдээ түүний оршихуйд орж амьдрна гэдэг бол хүүгийн төлсөн төлөөсөнд итгэжээж түүний офис руу, бурханы офис руу, бурханы сэнти рүү хүн очиж зогсож чаднаа манайхаа. Тийм биш гэж юу? Фэйсбүүкээс хүү яах гэж өгсөн тэгвэл хин дуртай нь бурханы өмнө очичоод юу дуртайгаа ярьдаг юм бол тэр чинь хүн тэр оршихуй дотор орж зогссон байхын тулд цусыг нь хүүгийн цус миний гмийг угаасан байна гэж би хүлээн зөвшөөрч байна гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тийм учраас хүлээн зөвшөөрлөө бат баримтлая гэд энэ еврей номдэр хэлээд байна шүү дээ. Тэгээд тэр хүн чинь тэр цусаар угаагдж байгаа учраас бурхны өмнө ариун харагдаад байгаа байхгүй юу? Цусаар нь ариусгагдаад ш. Гэтэл Христийг огт хүлээж аваагүй. Түүний төлөөсөнд итгэдэгчгүй. Түүний өргөсөн ам урсан цусыг өөртөө хамаатай гэж хүлээн зөвшөөрөөгүй хүн зүгээр давхиж орсоо бурхантай яриа сууж ингэж байхгүй шүү дээ. Тийм л учраас Есүс Христ би бол цорын ганц зам юм. Цорын ганц ам юм. Цорын ганц үний юм а гэж хэлсэн байдаг. Бид нар тэгэхээр ямар гоё юм бэ? Манай тэр нөгөө бурхан залбираад байгаа юм билээ шүү дээ. Бид нар андуурах хэрэггүй. Бурхан хаасайгүй оршдог. Учираас тэр арслан архирж байгааг ч сонсно, хүн юу гэж залбирж байгааг ч сонсно, өөрлөө ярьж байгааг ч сонсно, шүтэнлүгөө ярьж байгааг ч сонсно. А хүн харин өөрөө төөрөлдөд байгаа байхгүй. Түүний хаан ширээний өмнө очно гэдэг бол Христийн амийг нэгсэн ажил байхгүй да. Тэгээд амиа өргөсөн тэр нэгэн тэргүүн тахилч гэдэг утгаараа. Одоо би яагаад тэр ариунаас ариун газар тийм нээлттэй болсныг л одоо хэлээд байна шүү дээ. Яагаад Есүс Христ агуу тэргүүн тахилч тийшээ төрүүлж орох хэрэгтэй байсан бэ гэхээр заавал цус орох хэрэгтэй байсан. Би ариунаас ариунд орлоо. Хурагны цусаар орлоо гэж бид нар дуулдаг үстэй. Хурагны цус гэдэг чинь Христ өөрийнхөө цусыг аваад тийшээ бидний өмнө тэргүүлэн ороод аава энэ байна цус гэд ариунаас ариун газар цусаа харуул цацж байгаа байхгүй. Одоо түүний цусанд итгэдэг хүмүүс тийшээ ороход тэр цус намайг ариусгах ямар ч гэмгүй ариун болгож цэвэрлдэг. Тэгээд би бурхны өмнө зогсоод аавтайгаа ярьдаг. Тэр хүмүүс одоо зүгээр л те ингээд бурхан бол те ингээд яриад гэж бурхан тийм үү те тэгээ юу чи гэл ингэж ийм амар юм ийм одоо тийм хөнгөмсөг ийм ойлголттой байж болохгүй л те. Хүн бурхныг харахын тулд хүн үхэх ёстой байсан. Үхээ цусаан бариад тийшээ орохдоо аава араас ирж байгаа үе түмэн гим нүгэлт хүмүүс энэ цус, энэ ам, энэ төлөөсөнд итгээд авралыг хүлээж авсан учраас энэ цусаар тэр бүх хүмүүс таны оршихуйд дээр цэг цэвэрхэн болж зогсох чадвартай боллоо гэд авч орсон. Тийм учраас тэр төрүүлэн гүйж орсон байгаа байхгүй. Есүс төрүүлэн гүйж орохгүйгээр бид нар араас нь орж чадахгүй шүү дээ. Цус байхгүй бол бид нар орж чадахгүй шүү дээ. Одоо хуучин гэрээнд бол тэргүүн дахилж амьтны цус аваад ариунаас ариун газарт ороод
тэ тахилын ширээний 4 одоо толгоон дээр цусаа түрхээд бүх өршөөлийн суудал дээр тэр цусыг асгадаг байсан. Тэр цус өршөөлийн суудал дээр асгарахад бурхан хүний гим нүглийг харахгүй байгаа гэж одоо би тэр өршөөлийн суудал дээр асгарсан цусны улмаас би хүний гим нүглийг одоо байхгүй тооцноо. Одоо Христийг ирэх хүртэл тийм л одоо журам үйлчилж илээ шүү дээ. Тэгл амтны цусыг асгаад хүн гимгүү болоогүй шүү дээ. Хүн гимээсээ хөнгөрөөчгүй, чүхэн ч хөнгөрөө харин л улам дарамтлагдсан. Тийм л учраас бурхан яг тэр гим нүгэлт хүнийг бүрэн төгс, бүрэн бүтэн угаад цэвэрлж чадах тэр л цусыг хүлээгээл байжсэн. Туйлын ханамжтайгаар Есүс Христ тийшээ орсон. Тэгэхээр Есүс Христ агуу тэргүүнд эхэлж байхгүй өөр хэн байх юм? Тэгэл та өдөр одоо бурхны оршихуй дотор ороод уйлаад, дуулаад, баярлаад, гараа өргөөд, дэвкцээд, уйлаад, гашгараад, газар унаад түүн рүү хандан ярихдаа үхэхгүй байгаа шалтгаан энэ байгаа байхгүй юу? Түүний цус намайг цэвэрлж шин. Бурхан биднийг үүгийнхаа цусаар харж байна. Биднийг ариун гэж харж байна. За тэгээд ерөнхийдөө миний ярий гэж бодсон зүйлсүүд энд байгаа. Тодорхой хэмжээгээр танд бас юмсууд хүрсэн байхаа гэж би бодож байна. Би ариун сүнсийн туйлыг талархаж байна. Үнэхээр таньда баярлалаа ариун сүнсээ. Тэг үнэхээр бурхнаас имэх имээлт одоо таны ард түмэн дээр бүр үнэхээр хүчтэй орших болтугай. Бидний амнаас гарч байгаа өсөөд бидний бүлээн зөвшөөрдөг итгэл үнэмшил энэ бүхэн бол үнэхээр ямар их одоо ямар жинтэй бас ямар их төлөөсийн үр дүнд бий болсон. Энэ агуу тэргүүн тахилчийг таних цаг ирсэн. Энэ агуу тэргүүн тахилчийг бид нар бүр бүлээн зөвшөөрөх. Нэг Есүс танд баярлалаа Есүс гэж амны хөвшмөл хиллэг болгох нь одоо бохир юм. Тийм учраас та бүр энийг илчлэлт болгож бидэнд харуулах болтугай. Илчлээсээ би зөвхөн хотын сүмийн эрэгтэй эмэгтэй хүмүүст биш. Бүр Христийн биед илчлээсээ. Бид нар энэ цус, Христийн төлөөс агуу тэргүүн тахилчийн золиос энэ бүхэн бол их л яриа зүгээр нэг бидний амны зугаа биш юм. Энд чинь маш бодтойгоор одоо мөнхийн улсад ажиллаж байгаа маш том ажиллагаа байгаа байхгүй юу? Тийм учраас энийг бид нар ч гэсэндээ өөрсдийнхөө амьдралд одоо бүр өөрсдийнхөө дотор оюун санаанд ч гэсэндээ бүр үнэхээр хүчтэй гүн буулгаж авахыг хүсэж байна. Тэгээд та бидэнд туслаарай. Таны тусламжинд үнэхээр найдаж байна. Тэгээд бүх алдрыг танд өргөж байна. Та биднийг хаант улсынхаа тахилч нар болгосонд үнэхээр баярлалаа. Агуу тэргүүн тахилчийг дагдаг бид нар. Итгэл үнэмшлээ сахиад цаашгаа алхахад ариун сүнс бидэнд туслаарай гэж би эзэн Есүс Христийн нэрээр гуйж байна. Амен.